байна уу сонсогчдоо. Манай подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн дугаараар бид шинэ жилийнхээ анхны дугаараар хайрын тухай ярилцсан байгаа. Хайр гэдэг бол итгэл, үнэмшил, хариуцлага, сэтгэл хөдлөл, логик сэтгэлгээ, бодит үйлдэл гэдэг айгүй олон зүйлийн нэгдэл юм байна. Тэр нэгдлийг ойлгох юм бол хайрыг ингээд хамгаалж авч чаддсан байна. Хэрвээ өрөөсөглөөр ойлгох юм бол нөгөө зүйл чинь үнс болчт юм байна. Буруугаар харах юм бол хальс болчт юм байна гэдэг талаар ярилцсан байна. Тэгээ өнөөдөр бид заавал ярилцах ёстой нийгэм тулгамдаад байгаа, буруугаар ойлгогдоод байгаа жоохон хүн сэдвийн талаар ярилцсан. Энэ бол хүчирхийлэл байгаа. Тэгээ хүчирхийлэл яагаад үүсдэг юм? Урдсан сэргийлж болд юм уу? Хүчирхийлэл хийж байгаа хүнийг засард юм уу? Засч болд юм уу? Гэх мэтчлэн талаар ярилцах бах. Өнөөдрийн сэдвийг ярилцахаар Боёна миний бие. Финго. Ука. Сахар. Ядма. Би тав хүрэлцэн ирсэн байна. Ядмаа сэтгэл зүйч маань хүчирхийлэл үлдэж байгаа хүний, хүчирхийлүүлж байгаа хүний сэтгэл зүг ойлгоход туслана гэж найдаж байна. За ингээ өнөөдрийнхөө сэдвийг бацах уу? За тэгээ базээ. Бац. Зя одоо тэгээд нэлээд хүнд сэдв явагдах нэ тий өнөөдөр. Тэгээд аль болох хөнгөн явах уу гэдэг таахгүй юу? Харин тэгээ эхлээд хэдүүлээ яагаад энэ сэдвийн талаар ярих ёстой талаар ярилцах уу? Та нар юу гэж бодож байна? Аха. Тийм. Яагаад энэ сэдвийг сонгосон бэ те? Ер нь бол 12 сараас хойш яг энэ сэдвээр ярина гэдэг та манай подкаст сонссон хүмүүс болонгууд мэдж байгаа бох те. Бараг сүүлийн 2 3 дугаар дээр дараагийн дугаар гэдэг дандаа энэ сэдв золтой яваад байсан. Тэгээд бид нэр яг ярих хүмүүс мөн үү те? Яг ярих үе цаг нь мөн үү гэдэг зүйл дээр айгүй хэрэгэлцсэний эцэстээр ярьсан зүйтэй юм байна гэд боцсон. Тэгээд яагаад вэ гэхээр өнөөдөр яг Монголын одоо нийгэмд ямар их хүчирхийлэл бүх шатанд үүсэж байна те. Тэгэхээр нөхцөл байдлууд маш олон жилийн хугацаанд урт удаан ингэж үргэлжсэний тэр болохгүй үйл явдлууд нь бол болдог байдаг. Энгийн үйл явдал болоод хуурцсан яваад байгаа нэг харамсалтай санагдаад байдаг. Тэгээд энэ нь үр дүндээ маш хортой буюу олон залуучууд маань ч гэдэм үү яг тэрдгээр хор уршгийг амсаад ингээд хорийн нутагт явж байгаа нь бас энэ зөвлөлөөрчтэй санагдаад байдаг болохоор ерөнхийдөө дүүнер маань бас сонсоод эн чинь бас болохгүй үйл юм байна штэ гэж жохон ч гэсэн бас ойлголт аваасаа гэж бодсны үндсэн дээр бол хиймээр байна гэж ер нь бол бодсон. Та нарын хувьд ямар бодолтой байсан? Пингүүтэй ерөнхийдөө санал нэг байгаа байхгүй юу? Ер нь бол зарим хүмүүс ялангуяа дүүнер маань ерөөсөө өөрийгөө хүчирхийлүүлж байгаагаа мэдгүй. Энэ угаасаа л байдгал зүйл одоо юу гэдэг биднээс ч гэсэн магадгүй тийм үед байсан байгаа байхгүй юу? Эргээ бодохоор тэгэхээр юу хүчирхийлэх юм, яг юу хүчирхийлэхгүй вэ гэдгийг ялгаад ойлгоос орчуул гэж батсан. Миний хувьд бол яг ажлынхаа чиглэлтэй холбоотой Францад сэтгэлийн гэмтэлтэй хүмүүстэй ажилладаг тэгсэн имлэг тэр тусмаа одоо миний үйлчлүүлэгчдийн 70 орчим хувь нь бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Тэр орчтгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс дотроос ихэнх нь уураг садны доторх гэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс байдаг. Тэр хүмүүстэй ингээд ажиллаж байхад харж байгаа зүйл Монголд ч бас харагдаж байна л да. Зарим зүйлийг алийг нь хүчирхийлэх юм, аль нь юу нэ эрүүл харилцаа гэж юу юм, эрүүл бишийн зааг нь хаана тодорхойлдгийг дандаа ингээд багасаа хүчирхийлэлд өртсөн бол тэр хүнд бол тэр нь хэвийн байдаг л зүйл болчдөг ч юм уу те. Гэх мэтчлэн тэднийг ингээ харахаар Монголд бас ингээд харагдаж байгаа зүйл бас зарим талаараа ижилхэн зарим талаараа мэдээж өөр зүйлүүд харагдаж байгаа. Тэгээд сүүлийн үеийн сонссон мэдээнүүд бас нэлээд сэтгэл хөндсөн тэр талаараа бас нэлээд ярих гэсэн тэм зорилготой байсан учраас миний хувьд бол яг сэтгэл зүйн талаасаа хохирогчийн дотор юу болдгийг баг зэрэгээр бас үлдэж байгаа хүн яагаад тэм зүйл хийдэг байж болох уу гэдэг ч юм уу тэр талаараа. Гэхдээ миний ажилдаг салбар бол өөрөө яг хохирогчтой ажилдаг. Тэр болгон хүчирхийллийг үлдэж байгаа хүмүүстэй ажилтдаг учраас тэр талын мэдлэг бол хомос. Харин хохирогчтой ажилдаг учраас тэр талынхаа мэдлэгийг ашиглаад тэгээд чадах чинээгээр сайхан ярилцъя гэж бодож байна. Тийм, миний бодлоор бас одоо бүгдээрээ ингээд дэлхийн нийтээрээ тий хүн болгон хүчирхийллийг хийхгүй байх нь зөв байна гэсэн нэг юм үндсэн одоо нэг юм нэгдэл байгаа даа штэ тий ойлголт хийгээд яагаад тэгвэл хийж болохгүй гэж энэ дээр санал нэгдээд байгаа юм бэ? Тэнд юу болдیں۔ Хийснээрээ яг юу болчиход байгаа юм тий гэдэг дээр бас бид нар ингээд ойлголттой болох хэрэгтэй болоо бид нар чи ерөнхийдөө нэг хүчирхийлэх чар түмэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд ер нь бол хүчирхийллийн ард бол айцаар нь удирдах контролдох тий хүснээ авах гэдэг юм хүснээ хийх юм үндсэн зорилгууд явж байгаа. Тэгэхээр тэр хүнийг тархины хувьд сэтгэл санааны хувьд ямар байдалд оруулаад цаагаад юу авах гээд байгаа юу хийх гээд байгаа гэдэг энэ цаад санаануудыг бас ингээд илэрхий гаргаад ирэх юм бол ер нь бол намайг хүчирхийлж байгаагаараа энэ хүн ийм байдал хүсэж байгаа юм байна гэдэг юм. Тэгээд ер нь бол энэ цаад
таад санаануудыг аягүй сайн хөндөж өгөөсэй гэж та хэдийгээ бас хүсэж байна. Бүгдээрээ бол ер нь бол хүчирхийл хийхгүй байх нь зөв гэж ойлгож байгаа, мэдж байгаа. Тэгээ юуг нь бас хүчирхийлгээд байгаа нь хүчирхийл хийснээрээ хинд ямар ашиг ирээд байгаа тий. Хийж байгаа хүнд нь бас ямар сэтгэл зүйн онцлогуд байгаа болохоор тэрийг хийх зорилго сэтэл санаа байгаад байна тий. Эдрийг бас хэдүүлээ нэлээд сайн нухацтай хамсаан гэж бодож. За баярлалаа. Би бол ингэж бодож байгаа. Та нартай яг санал нэгтэй байна. Бид нар энэ асуудлыг ярихыг айгүй их бодсон, агуулгынхын тухай бодсон. Яаж ярих уу гэдэг их айсан тий. Тэгээд ярихад айгүй хэцүү байсан. Агуулга нь айгүй хэцүү. Удаан бодсон. Магадгүй сонсоход ч бас хэцүү байж магадгүй. Гэхдээ бид нар заавал ярих хэрэгтэй юм байна. Ярьж иж энэ асуудал өөрчлөгдөх юм байна. Магадгүй сонсож иж энэ асуудал өөрчлөгдөх байх. Тийм болохоор энэ подкастыг дуустал нь сонсоосаа гэж хүсэж байна. Тэгээд бид нар хэрэгэл гэж юу юм? Яаж өөрсөн сэргийлж болох юм? Сэтгэл зүйн талаас нь, хуулийн талаас нь, бүх талаас нь ярихыг хичээнэ. За баярлалаа. За ер нь хэдүүлээ ямар төрлийн хүчирхийлэл байдаг гэж бодож байна. Хүчирхийлэл гэдэг юм шууд нөгөө бэлгийн хүчирхийлэл хамгийн дөрөнд орж ирж байгаа шүү дээ тий. Тэнгүүд энээсээ гадна бэлгийн хүчирхийлэл бие махбодтой орчих бах тий. Тэнгүүд сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг юм чинь ер нь бол бас амар чухал зүйл шүү дээ. Бусад орнуудад сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг зүйлийг бол айгүй өндөр дээд зэрэгт авч үздэг тий. Гэтэл манад бол тэр бол одоо хүртэл ер нь жоохон тутмаг санагдаад байдیں۔ Тэгээд ерөнхийн миний ойлголтоор бол хоёр ангил нь сэтгэл санааны болон бие махбодын сэтгэл санааны хүчирхийлэл дээр нь одоо айдас үүсгэх, дарамт үүсгэх, доромжлох тий маш олон хэлбэрээр тэр хүнийг айлгаж чичрээж өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг тэр хүний хүслийн эсрэг хийлгэх. Бие махбодын хүчирхийлэл дээр нь болонгууд нь тэр одоо бэлгийн хүчирхийлэл ба бэлгийн мөлчлөг албатан одоо ажил хөдөлмөрлөх хэрэглүүлэх гэдэг үлээдүүлээ. Тэдгээр зүйл гэдэг ер нь бол чи тэрийг хийх ёсгүй байхад тэр зүйлийг чамайг заавалчгүй ямар нэгэн байдлаар шахаж дарамтлж хийгдэж байгаа тэр зүйлийг одоо хүчирхийлэл гэдэг байгаа юм уу гэж ойлгоод байгаа юм. Дээрээс нь нэмэгдээд бас үл хайхрах хүчирхийлэл гэдэг нэг бас нэг том сэдв байгаа. Үл хайхрах хүчирхийлэл тэр болгон харагдахгүй болохоор нэг сайн наашаа ил гарч ирдэггүй. Тэгсэн мөртлөө тэр үл хайхрах хүчирхийлэл гэдэг бол ер нь бол багаас нь одоо биеийн зүйлүүд дээр нь одоо юу гэдэг одоо хоолунд очих, ус цасанд оруулах гэдэг зүйл байгаа мөртлөө сэтгэл санааны сэтгэл зүйн одоо сэтгэл хөдлөлөө илэрхийлэх бүх боломжууд дээр нь үгүйсэхдээ тэрийг сонсдоггүй. Ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хэрэгцээгээ хэлэхээр тэрийг алийг ч сонсдоггүй. Тэр үл хайхралтаас үүссэн бас хүчирхийлэлээс байж болно. Тэр эргээд бас нэлээд олон шархууд үүсгэж явж байгаа. Тэрийг хэлмээр санагдлаа. Эдийн засгийн хүчирхийллийг чийсээ хэлжлээ тий. Дээрээс нь шаардлагатай эрүүл мэндийн тусламжийг авахаас нь сэргийлэх нэгсэндээ хүүхд жишээлбэл өвчтөй байхад эмнэлгүүрээ авч очихгүй зүгээр идэж байгаа зүгээр болно гэдэг ч юм уу. Гэх мэтийн бас хүчирхийллүүд бас байж нэгсэндээ үндсэн хэрэгцээг нь үл хайхрах гэх юм уу. Тийм миний бас яаж байгаагаар бол нийгмийн хүчирхийлэл гэж бас нэг байгаа тий. Тэгээ захим хүчирхийлэл гэдэг нийгмийн хүчирхийлэл дотор болохоор найз нөхөд гэр бүл сошиалоос ер нь одоо нийгмийн хүрээллээс нь таслах тий. Харилцаа холбоог нь хянах, нийтийн өмнө нэлтэйгээр доромжлох, гутаах ер нь бол энэ иймэрхүү байдал бол нийгмийн хүчирхийлэл гэж ойлгож байгаа. Тэгээд нөгөөх нь болохоор захим хүчирхийлэл гэж бас байгаад байгаа шүү дээ тий. Интернет одоо ийм сошиал платформуд дээр доромжлох, занал хийлгэх, хувийн мэдээлэл зургийг тараах ер нь бол сайбер буллинг хийж байгаа тий. Захим онлайн дарамт тий. Ийм хүчирхийлэл бас бодогдож байна. Ер нь бол өөр төрлийн хүчирхийллийг одоо таад мансж байгаа тий. Бас дээрэс нь ийм гоо сайхны хүчирхийлэл гэж бас байж болох юм шиг санагдаад байна. Яагтвэл нөгөө одоо чи тийм хамартай ийм тухтай ч гэдэг ч юм уу тий. Одоо янз бүрийн нэршил амтны нэршлэр нэгээ хүсээгүй тохиолдол ингээд нэрлж шошгоо өгч юм уу тий. Бас нөгөө одоо тренд болоод байгаа нүүр царайг тий чи наатахаа хийлгээ чи энийг хадгалгаанд орооч гэдэг ч юм уу тий. Тухайн хүн өөрөөсөө happy байхад одоо ингээд санал болгож байгаа нэрийн доор тулгаж байгаа юм шиг тиймэрхүү хүчирхийлэл тооцож болох уу? Байж болох юм тий. Сонирхолтой. Нэгсэндээ өөрөөр нь байлгах биш. Тий. Дээрээс нь би нэг хоёр хүчирхийлэл нэмэгдэх. Тэр нөгөө нэг анги хамт олны бүли. Тэгээ биднээс ярьж байгаа зүйлүүд ингээд хүчирхийлэл гэдэг айгу тийм муухай зүйл. Хийсэн хүн айгу муухай юм шиг харагдахаар сонсогдохоор тийм зүйлийн тухай яриад байгаа шүү дээ. Гэхдээ энэ заримдаа айгу санамсаргүй хэлсэн үгнээс үүдээд би болчдөг. Хэлэх үгээ ингээд айгу тийм бодож иж хэлэх ёстой. Ямар үед хэлэхгүй юу ч юм уу тийм. Хариуцлагатай байх ёстой үе л одоо ирсэн байна л та. Тэгээд ганцхан одоо хариуцлагагүй хэлсэн үгний чинь төлөө анги хамт олны бүлийг үүсчих жишээтэй тийм. Тэгэхээр биднес айгу нарийн ярих л ёстой юм шиг байна. Тэгээд дээрэс нь ажлын байрны хүчирхийлэл
гэдэг зүйлийн талаар заавал ярих хэрэгтэй байх тийм. Яг таны саяны хэлснээр ерөнхийд нь бол 10 төрлийн хүчирхийллийг гаргаж ирд юм байна. Гэр бүлийн хоорондох хүчирхийлэл, гэр бүлийн доторх хүчирхийлэл тийм. Нэгдүгээр, хоёрт нь эрүүл мэндийн болон материалын хүчирхийлэл, гуравт нь мөлжлөг, дээрээс нь бүх төрлийн одоо хөдөлмөрийн мөлжлөг, дөрөвт нь болохоор нөгөө төрний миний хэлсэн үл хайхрах хүчирхийлэл, за тавт нь байгууллагын болон бүлэг хүмүүс нэг хүний эсрэг хүчирхийлэл, за дээрээс бэлгийн хүчирхийлэл орж ийн. Бэлгийн хүчирхийллийг бас дотор нь нөгөө нэг бэлгийн хүчирхийллээр дамжуулаад ашиг олох хүүхдийн бэлгийн хүчирхийллийг одоо зураг авч бичлэг аваад тэрийгэ цааш нь зарах тэр зүйлүүд бол бас хүчирхийллийн сэдвт ороо явж байна. Дараагийнх нь сэтгэл зүйн хүчирхийлэл, үг хэлээр дарамтлах, доромжлох, доош нь хийх. За тэгээ биеийн хүчирхийлэл, ялгарлан гадуур хүчирхийлэл, хамгийн сүүлд нь өөрөө өөрийгөө хүчирхийлэл буюу өөрөө өөрийнхөө нэгэсэндээ эрүүл мэндийг үл хайхрах, өөрөө өөрийнхөө нэг hoarding гэдэг байдаг штэ. Hoarding буюу одоо бүх л зүйлийг цуглуулдаг. Ерөөсөө ямар ч зүйлийг хайдаггүй. Одоо сэтгцийн өвчнөлтөө тийм өвчтөе хүмүүс байдаг. Тэр жишээлүүд бас нэг төрлийн хүчирхийлэлд орд юм байна. Self neglect and hoarding гэнэ. Бусдад болон өөртөө хохирол авчруулах гэдэг нь бас тиймэрхүү нөгөө хуулийн юм байгаад идэх те. Өөртөө хохирол авчруулах аюултай ажил. Үгүй тэгэд одоо хүмүүс ингээл турхгаал янз бүрийн арга хэрэгэлдэг шүү дээ. Энэ нэг бодлын хүчирхийлэл мөн үү? Мөн штэ. Би одоо ямар байдлаар шийтгэж гин үү гэдэг Монголын ерөнхийдөө нэг урамшуулах сэдв нь тийм нэг бив нэг доош нь хийсэн байдлаар урамшуулдаг шүү дээ. Чи чадахгүй чистэ тэнийг навш юм одоо юу гэдэг чи чадахгүй байхдаа яадгийн гэдэг тэр үгээр урамшуулдаг. Гэтэл одоо нөгөө талаараа гоё үгээр урамшуулж бас болно шүү дээ. Чаднаа чи алийг өшөөд одоо дахиад ганцхныг хийчих гэдэг ч юм уу тий. Тэгэхээр хүн өөрийгөө урамшуулахдаа чи ямар тэнийг навш вэ босооч чи хийгээч гэж авил гिजिвэл миний бодлоор өөрийгөө шийтгэж байгаа нэг хүчирхийллийн хэлбэр л гэж боддог. Тэр ерөнхий бас тийм нэг экстрем кейсүүд байгаа штэ. Угаасаа манайхан сая хэлдгээр нэгээ дандаа юу гэдэг заваа нэг бол за турхаа нэг бол нэг горч ийсэн ачир үлгцэн шалны мотч зодчих те нөгөөдөлөө бол нэг амар гахантдаг хаа шиг юм зам гээд тэдэр болонгууд чинь аяандаа олон хүнээс олон тийм дайралт аваад ирэхэр чинь тэр чинь нөгөө сэтгэл санааны хүчирхийл болчих гэж би бол ойлгож байгаа байхгүй. Тэгээд сэтгэл санааны хүчирхийл баснаас болоод юу үдэж ийнэ вэ гэхэр чинь тэр хүний өөртөө итгэлгүй байдал те тиймгүүтээ хүмүүсийн тэр нийгмийн тэр стандартад хүрэхийн тулд юу ч ямар ч үнээр яаж ч хамаагүй хийж тэр стандарт хүрэх гээд байна гэдэг чинь дээрээ нөгөө жоохон асуудал болчиход байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ер нь ямар ч төрлийн хүчирхийл байсан заавал сэтгэл зүйр орчих юм байна те. Сэтгэл зүйн хүчирхийл давхар авчих юм шүү юм те. Ер нь бол цугл юм. Тий. Энэ дээр нөгөө окагийн асуултаас надад айгуу сонирхолтой санагдсан. Юу хүчирхийлгээ, юу хүчирхийл биш гэх юм бэ бид нар. Яг хүчирхийлгээ харуулна. Бүгдээрээ яг хүчирхийлэх гээд наа гэх те. Тэр бас айгуу хэцүү те. Одоо би жишээлбэл манай шинцийн дарга бүтэн сая өдрийн орой шөнийн 11 цагт над руу LinkedIn-ээр хүсэлт явуулж байгаа байхгүй юу? Өмнө нь бол ингээд би тоохгүй байсан. Тэр нь анзаарчихгүй өнгөрөх байсан. Гэтэл нөгөө сүүлийн үед нөгөө сүүлийн одоо баг сар бид нар ч хүчирхийлэн дараа ярина яана гэж яваад байгаа шүү дээ. Тэнгүүд тийм болохоор дэрүү миний толгоонд шууд ихний what яагаад ингээ эмгтэй ажилтсан руугаа те бүтэн сайн өдрийн шөнийн 11 цагт реквест явуулж байгаа юм бэ. Чи юу болоод нэ тийш ингээ бүр ингээд амар ингээд экстрем юм бодоод байжснаа гинт юу бодоод байгаа юм бэ хөрх амтнд. За хамтаа бол тэгэл яг LinkedIn-ээр эргүүлжсэн чинь ажиллагааны хүн гараад ирхэн л реквест дараа үсттэй ямар амар юм нэг те бүр ингээ муу талаас нь бодох гээд байгаа юм би ямар амар юм бэ чи гэж бас бодсон. Нөө Солонгос улсад төлөө 3 секундээс дээш харах юм бол бас нэг сахилгын хэмжээнд арга хэмжээ авахулдаг гэд нэг сонсч ийсэн. Тэр нь юунд орж байгаа гэхээр бас тэр бэлгийн дарамт руу орчдөг юм байна л да тийм. Тэгэхээр ингээд яг хүчирхийлэл гэж яагаад нэдэхээр бас хэцүү бүгднгийн хүчирхийлгээ бодчих юм бол бүх юм хүчирхийл байх боломжтой л байгаа байхгүй тийм. Тэр дунд ядлаар тухайн хүн нэгэсэндээ юу гэдэг нь одоо мэдээж заагийн сайн тодорхойлж өгөөд тэгээ энээс хэтрүүлэл хүчирхийл болно гэж заагийн тодорхойлж өгөөд яг энэ юун дээр гэр бүлийн хүчирхийл ч юм уу одоо найзуудын хоорондын харилцаан дээр ч үж болно эсвэл одоо гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаан дээр ч гэдэг энэ виолентометр
гэдэг зүйл гаргаж ирсэн байхгүй. Тэр нь болохоор ногоон хэсэг дээр байх юм бол зүгээрээ та нарын харилцаа бол одоо эрүүл харилцаа байна. Шар хэсэг дээр орчингуудаа боломжтойгоор наа чин тэ зарим нэг хүчирхийллийн хэсэг явж шүү. Тэгээ улаан хэсэг рүү орох юм бол та хүчирхийлүүлж ийн тусламж аваарай, хүнээс тусламж гуйгаарай гэсэн. Энийг ингээд заагаад өгсөн юм нэг шугам шиг юм зүйлээ. Тэгэхээр Францад энэ зүйл виолонтометр гэдэг байхгүй. Тэгээд энэ зүйл яг энэ хүчирхийллийг ялгахад бас их тусалж байгаа. Яа тэгэхээр түрүүний хэлсэн ингээд багасаа дандаа ингээд хар цэцгэн дотор өссөн нэг цэцэг байлаа гэж бодоход тэр хүний хувьд бүхэл зүйл тийм л харагдана шүү дээ. Тийм ямар ч ялгаа байх. Тэгэнгүүт эрүүл харилцаа гэж юу гэдгийг тэг бие бинийгээ сонсон хүндлэн хүслийн хүндлэн гэж ямар байдгийг гэдгийг мдээгүй бол хүслийг одоо хүндлүүлэхийг асуух нь ховор нэгэсэндээ байдаг л зүйл юм чинь тэгэл би юм хэлэхгүй л бай гэдэг ч юм уу. Тэр нь бас эргээд бас энэ хүчирхийллийг улам цааш ингэж газар авахд бас их нөлөөлж байгаа болов гэж бодож байна. Сонирхолтой юм тий. Хүчирхийллийг хэмждэг гэхэр чинь. Тэгэхээр би бодлоо л да энэ одоо Солонгос дүүний хааны 3 секунд харахыг одоо бэлгийн дарамт гэж үзэж байгаа бол одоо энэ хэмжүүр чинь улс орон болгонд өөр байд юм шүү. Тэр хэмжүүрийг ингээд улам гүнзгийрүүлэх үү эсвэл улам гүйхэн болгох уу гэдэг чинь биднээсийн хийх ёстой зүйл юм биш үү гэж би бодлоо. Тэгээ ер нь тодорхойлт байд юм уу? Ер нь хүчирхийллийн зорилго нь юу юм бэ? Та нар юу гэж бодож байна? Зорилго нь гэхээр чи одоо угаасаа яг л өөрийнхөө хүссэн зүйлийг авахыг л хүсэж байгаа хүний л хийж байгаа үйлдэл үг одоо тийм зүйлийг хэлж байгаа зү тий. Одоо за би хүчирхийлэгч байлаа. Тэгэхээр надад ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаад байна тий. Тэр хүний биеийн юм уу? Тэр хүний мөнгө юм уу? Тэр хүний Эрхчлөө юм уу? тий эрхчлөө юм уу? Тэр хүний би доороо ажилуулмаар байгаа юм уу тий? Үйлдэж байгаа зорилго маань надад ашигтай байгаа учраас хийж байгаа гэх юм уу? Тийм юм шиг санагдахгүй байна. Хүч хэрэглэн тухайн хүнийхээ зөвшөөрлийн үл хайхран Түрүү ядмаа нөө үл хайхрах хүчирхийллийн талаар ярьсан шүү дээ. Тэр нөө сэдв холдгоос өмнө надад нэг асуулт байна. Бас хит хайхрах хүчирхийл гэж байх уу? хит хайхрах гэдэг нь хит хамгаалах уу? Тий, хит хамгаалах одоо ингээд бүх зүйлийг нь зааж өгнө те. Гэхдээ яг нөө ээж аауд ялангуяа энэ зүйлийг их хийдэг одоо хүүхдүүдэд те чи яг миний хайрл бай. Миний одоо шийдвэрийн доор те. Би чамд хайртай учраас те. Би чамайг өсөж байгаа учраас би чиний төлөө гэдэг нэрийн доор ингээд нөө хит ингэж хайхрах тий. Нэгэсэндээ эрхчлөө өгөхгүй өөрийнхөө алдааг гаргах боломжийг нь олохгүй өмнөөс нь юм шидэд энэ гэсэн үг зөв. Яг нөө тун нь хэтэрхээрээ шүү дээ. Яг хүчирхийлэл гэдэг дотор бол орохгүй. Гэхдээ энэгшлийн хэлбэр дотор над чинь бод нэлээд явдаг. Helicopter parents гэж хэлээд байдаг. Нэгэсэндээ бүх юмнаас нь хамгаалдаг, бүх юм нь урдаас нь хийж өгдөг. Тэгээд эргээд одоо дэ чиний хэлж байгаа шиг би чиний төлөө хийж чинь чамд хайртай учраас чамайг ингээд алдчихъя гэж айж байгаа учраас гэд ингээд хэмийн урдаас нь хийж өгöd байдаг. Гэтэл тэр нь цаанаа эргүүлээд нөгөө хүндээ бие даах боломжийг нь олохгүй, алдаа гаргах боломжийг нь олохгүй, алдаанаасаа тэгэхээр суралцах боломж нь байхгүй. Нэгэсэндээ ингээд тийм одоо насанд хүрсэн хүмүүс төр бол надад хэд хэдийн төвчтнүүд байна л да. Зарай ихэнх нь ингээд тийм насанд хүрээд шийдвэр гаргах гэхээр шийдвэр гаргаж чадахгүй. Зүгээр л одоо хоёр рестораны алийг сонгох уу гэдэг шийдвэр гаргаж чадахгүй. Ингээд заримдаа паник атак төвчлийн ингээд хүн хэлбэрийн тийм паник дотор ороод ингээд яахаа мэдэхгүй ямар нэгэн хин нэгэн хүнээс ингээд тусламж авах гал энийг зээлээд өгч гэдэг юм. Жижигхэн шийдвэр гаргалтын дээр хүртэл тэгж нөлөөлж болдог. Тэгэхээр нэг төрлийн хүчирхийлэл байж болох одоо юу гэдэг эрх өөрөөрөө байх боломжийг нь олохгүй. Нэгэсэндээ өөрөөсөө салж явахаас нэг сэргийлж байгаа байхгүй юу? Хэрвээ ээж аав нь жишээл дандаа тэгж хардаг байлаа гэж бодоход хүүхэд нь өөрөө шийдвэр гаргах юм бол тэр хүүхэд ч улам ингээд биеэ даагаад хувь хүн болж төлөвшөж штэ. Тэгэхээр тэр төлөвшлөөс нь нэгэсэндээ урдыг багасгаад чи бити төлөвшнө гэсэндээ чи өөрөөрөө байх боломж байхгүй. Чи миний мэддэлгээр бай, чи миний хэлснээр бай. Миний хэлснээр байхгүй бол эргээд чи гимшил дунд нь яагаад гэвэл би чамайг хайрлаж байгаа учраас энийг хэлж ийн гэдэг ч юм. Яг гимт би бол хүчирхийлэл гэж бол хэлэхгүй. Гэхдээ яах чаргагүй ярихгүй бол болохгүй сэдв бол мөн. Яг хүчирхийллийн тодорхойлолтонд бол орохгүй байгаа юм л да. Тэнгүүт нөгөө талаасаа бас ийм байж болох уу? За хүүхдийн дуртай амийг хийлгий, өөрийнх нь орон зайд ингээд үлдээж те өөрөө алдаж онж үзэг гээд яваад исэн чинь тэр нь үл хайхрах хүчирхийлэл болоод савцсан байвал яах вэ? Ямар ч энэ харилцаан дотор нөгөө тун гэдэг зүйл амар чухал. Edtronic гэдэг хүүхдийн хөгжлийг судалдаг нэлийн мундаг сэтгэл зүйч тэгээд судлаач юм ээ. Тэр хүний гаргасан 70-30 гэсэн харилцаа байдаг. 70-30 гэдэг харилцаа нь юу вэ гэхээр эцэг их төгс байж чадахгүй, хизээч төгс байх боломж байхгүй. Тэгээд төгс байгаагүй ч бараг болж төгс байсан бол ер нь жоохон хэцүү шттэ. Ер нь бол төгс байна гэдэг чинь бас боломжгүй.
Тэгэнгүүт тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр эцэг эхийн харилцаан дотор ээж аав алдаж болно. Тэ ингээ хүүхдээ юу гэдэг одоо хамгаалаа тий. Хэрвээ тэр харилцаан дотор 30% дээр нь л ингээ сайхан оноод магадгүй алдаа гаргасан бол ардаас нь уучлалт гуйгаад байлаа гэж бодоход тэр үлдсэн 70% тийм их одоо хор уршиг авчрахгүй. Тэгэхээр чиний хэлж байгаа саяны асуултны хувьд бол хэрвээ үйл хайхрах хүчирхийлэл одоо юу гэдэг хүүхэд өөрийнхөө юмыг хий. Тэгээд хэрвээ өөрийнхөө юмыг хийж ягаад асуудал тулгараад буцаад ээж аав дээрээ ирэхээр нь за энийг ингэнэ гэд ингээд жоохон жижигхэн дэмжлэг өгөөд хүүхэд хүсвэл штэ өөрөө очиж дэмжихгүй нэгсэндээ helicopter болохгүй гэсэн. Би бол тэрийг тийм үйл хайхрах хүчирхийлэл гэж бодохгүй. Тэгэхээр хамгийн гол асуудал нь хэр их давтамжтай байна гэдэг нь л айгүй том чухал байна. Хамгийн түлхүүр үг нь бол давтамж хэд байна. Хэдэн хувиар оршиж байна. Гэр бүлийн хүчирхийлэл ярьсан дээр би өөрийнхөө жишээг ярмаар санагдлаа л да. Гэхдээ тэрнээс өмнө сайн төрүүчийн асуултыг дахин асуумаар байна. Яагаад тэгэхээр хүчирхийллийн зорилго нь юу юм бэ гэдэг асуулт тийм. Хүчирхийлэл үлдэж байгаа хүн одоо яагаад тэр хүчирхийллийг хийдیں۔ Хэрвээ нөхөр чинь ингээд хүчирхийлэл хийдэг. Тэгсэн мөртлөө эхнэр нь нөхөртөө хайртай салмааргүй байдаг тийм. Тэр одоо хүчирхийлэл аяндаа ингээд зүгээр болно гэд хүлээх ёстой юм уу? Эсвэл идэвхтэй үйлдэл хийх ёстой юм уу? Тэр идэвхтэй үйлдэлийг хийхин тулд тэр сэтгэл зүг ойлгох хэрэгтэй болж шүү дээ. Яагаад энэ юу зорилго нь юу юм гэдгийг ойлгох хэрэгтэй болж шүү дээ. Тэгэхээр энэ зорилго гэдэг зүйлийг биднээс их ярилцах хэрэгтэй болоо гэж бодод байна л та. Та нар юу гэж бодож байна? Тэр тодорхойлолт бол би бол яг сайн мэдэхгүй байна. Яг тэрийг хүчирхийлэл гинэ гэдэг тодорхойл. Яг бүр нөгөө нэг яриулна хүний одоо нэг эрхүүд гэж байгаа штэ амьд явах эрх. Тэр нөгөө эрүүл мэндийн тусламж авах эрхлээ эрхнүүд байгаа штэ. Тэдний эсрэг байгаад байвал тэл бол яг хүчирхийлэл гинэ гэдэг тодорхойл байдаг байх. Зорилго нь болонгууд нь миний зөвхөн хүмүүсээс харсан хандлага шинж тэмдэг одоо үүдээ өөрөө ч гэсэн бас өөрийнхөө хийсэн үйлдэлүүдийг бас сая сүүлийн сар бодож үзлээ шүү дээ тий. Жохон бахтай яаж юу хийжсэн бол яаж хийсэн бол гэдэг. Тэнгүүд тэн дээр ерөөсөө хүчтэй гэдгээ мэдрэх тэр л баг хамгийн гол зорилго байт юм шүү тий. Би энэ хүнээс хүчтэй би чадаж байгаа юм чи яадгийн гэдэг тэр хархан бодол тархинд үүсний улмаас тэр хүчирхийлэл гэдэг зүйлийг хажуугийн хүнд хийгээд байт юм болов гэсэн бодол төрөөд байна. Би яг тэр хэсэгтээ ер нь бол санал нэг байна. Нэгдүгээрт тий хүн болгоны эрхээрээ олгогдсон өөрийгөө хамгаалах эрхийг нь хүчирхийлж авах, өөрийгөө хооллох, ундлах, гэр оронтой байх, аюулгүй орчинд байх Масловын 5 хэрэгцээнүүд байна шүү дээ. Тэднэр хэрэгцээнүүдийг нэг өсөндөө чир авах, хулгайлах. Тэгээд магадгүй хиний пингвин хэлж байгаа шиг цаана тэр хүний толгойд ер нь бол би хүчтэй тий би чадж гэн одоо гэр бүлийн хүчирхийлэл дээр би чадна, би болно. Тэр болно гэдэг ойлголтыг нь эргээд нийгэм өөрөө бас тодорхой хэмжээгээр дэмждэг байх гэж би бодож байна. Ямар нийгэмд амьдарч байгаагаас шалтгаалаад тэгээ хууль ямар байгаагаас шалтгаалаад болох уу болохгүй юу гэдгийг хоёрдугаарт хүчирхийлэл гэдэг үгний өөрийнх нь утга нь багаасаа суухта ямар байдлаар суусан. Жишээлбэл одоо юу гэдэг ээж аав нь одоо хүүхдээ сургаж ийн юм зааж өгж ийн гэж зоддог те. Тэгсэн мөртлөө хүүхэд нь очиод өөр хүнийг цэцэрлэг дээр ч юм уу эсвэл анги дээр очиод хүн зодгонгод үе өгсөгийн яаж байгаа юм би чи болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр нэг хүүхдийн толгойн дотор нэг тийм өвлөө ойлгомжтой юм үүсэж байгаа байхгүй. Би алдаа гаргахаар намайг зодд юм байна. Тэгээд тэр анги дээр нэг хүүхдтэй би хэрүүл хийгээд би тэр хүүхдийг зодсон чинь миний буруу болчих юм. Аль ч тохиолдолд нэгэсэндээ миний буруу болоод байгаа юм. Би ерөөсөй ойлгохгүй нэг юм те. Тэгэхээр тэр хүчирхийлэл биеийн хүч ашиглах гэдэг үг хүч юм уу за хүчирхийлэл бэлгийн ч бай юуны ч хүчирхийлэл байсан гэсэн тэрийг анхны ойлголт нь яаж суусан байж болох уу тэр хүний толгоонд би хүчирхийлэл үлдэж байна гэдгийг чи болохгүй. Тэр чинь хамгийн багасаа жишээлбэл одоо хоёр хүүхд хоорондоо тоглож илаа гэж бодоход нэг нь тоглоом нь булаагаад авчингууд тэн дээр эцэг их нь юм хийхгүй за хүүхдүүд угаас ингэж л идэг юм хийхгүй байна гэдэг маань эргээд тэр одоо юу гэдэг жижиг зүйлийг цааш нь том болгох хамгийн жижигхэн хамгийн ихний үүсэл нь миний хувьд бол үүсчихэж байгаа гэж боддог байхгүй. Тэгэхээр тэрийг засахын хамгийн ихний зүйл нь хоёр хүүхд тоглож ийлаа нэг нь тоглоом булааж авлаа тэрэн дээр эцэг их нь орж ирээд хүүхэд юм хэлж чадахгүй шүү дээ өөрийгөө хамгаалж чадахгүй тэгэнгүүт ээж аав нь орж ирээд асуугаад аваарай за юу дараагийн удаа асууж авч байгаарай эсвэл ингэж булааж авахгүй асууж аавна энэ хүүхдийн тоглоом чи асуугаад ав гэдэг чинь миний жижигхэн заавар ингэж зааж өгч орж ирэхгүй бол тэр жоо хүүхд магадгүй багада хүүхдийн тоглоомыг булааж авна том болж байгаад өөр хүүхдийн утсыг булааж авна ингээд цаашаа улам ингээд дамжраад явах тах зүйлийг бол гаргаж байгаа болов уу гэж би бодож байна. Зөв. Тэгэхээр нөгөө зөв буруугийн тэр ялгаа заагийг эцэг их хийж өгөхгүй тэгээ чадахгүй байх юм бол энийг нийгэм гэх юм уу тэгээ багш нар ойр ажиллаж байгаа эмээ өвөө эднэр бас хийж болох нь штэ тэгээ энэ бол зөв юм аа энэ бол буруу юм аа энийг ингээрэй шиг тэр зөв буруугийн заагийг бас чинийг жоохон тодорхойлоод өгөөч энийг яаж хийх ёстой гэдэм бэ би хийж чадахгүй байгаа л тий.
хүүхдтэй. Яг уу жишээлбэл зөв буруугийн зааг дээр бол одоо юу гэдэг худлаа хэлж байгаа гэж бодоход худлаа хэлхийг те худлаа хэлж болохгүй. Хэрвээ хүүхэд ээж аваас амар их айдаг болох юм бол айдаг байх юм бол нэг удаа худлаа хэлэхэд үннээ хэлсэн чинь амар том шийтгэл авсан байлаа гэж бодъё л да. Тэгэнгүүт хүүхэд худлаа ярьж эхэлнэ шүү дээ. Шийтгэл авахгүй тулд хинч тэгнэ. Лайрангууд нь дахиад буруутгаад дахиад загнаад эхэлдэг. Тэгнийгэсэндээ хүүхдийн толгойд юу ч хийсэн бай би болохгүй юм байна, болдгүй юм байна гэдэг зүйл. Тэгэхээр худлаа ярих юм бол чи надад үннээ хэлж болно. Үннээ хэлсэнд чинь баярлалаа гэдэг ч юм ингэж урамшуулж өгнө. Хоёрдугаарт нь хин нэгэн хүн дээр өдөө чинь жишээл эцэг эхтэй ч харилцаж явах үед хүүхэд ээж аав руугаа одоо юу гэдэг цогтөг штэ ингээд би дээр нэг TikTok-ийн аав нь хүүхэд нь очиод аавгаа цогч ийн тэрийг нь аав нь инээгээд хөөрхөн штэ гэд ингээд авчиж чинь. Эсвэл хүүхэд ингээд жоохон ингээд хуурах гэж үзнэ те одоо тоглоомон дээр ингээд хуурах гэж үзэнгүүт нь жишээлбэл аав чинь сэргэлэн шүү гэдэг чим ингээд эсрэгээр нь тэр нэгсэндээ тэр үйлдэлийг ингээд улам дэмжээд чиний хийж байгаа зүйл чинь буруу зүйл биш ээ чи өстө гоё юм ингээд улам дэмжиж хар чинь нөгөө хүүхдийн ингээд зааг нь улам ингээд томроод гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр жижигхэн зүйл дээр нь жишээлбэл хүнээс булааж авал асуугаад ав хүн худлаа ярих юм бол те чи үннээ хэлж болно чиний аав нь энд байна эми энд байна тэгээд одоо хуурч байгаа тохиолдолд үнэнчээрээ байгаа хүүхдийн нэгэсэндээ улам урамшуулдаг те үнэнч байсанд чинь баярлалаа гэдэг ч юм уу ингээд миний бодлоор юм жижигхэн үйлдэлүүдийн минутаар хэмжигдэх үйлдэлүүдээс л тэр хамгийн хүчирхийлэл гэдэг зүйлийн хамгийн ихнийг нь үүсэж байгаа болов гэж бодож байна. Би надтай ч ер нь бол амар санал нэг байна. Тэгээд өмнө нь бол би яг нэг юм 2-3 удаа яг юм хүүхдийн нэг юм тал дээр ингээд гараад ирж яриад тэгээд нөгөө сүүлд нь нөгөө ялагдаад дууссан. Тэгээд ялагдаад дууссан шалтгаан нь болохоор юу байсан бэ гэхээр чи өөрөө хүүхдүүдгүй тий хүүхэд өсгөж үзээгүй гэж ер нь бол амаа татаа гэдэг жаахгүй. Тэгээд тэрэн дээр миний гараад ирсэн сэдв юу байсан бэ гэхээр хүүхдэн талбай дээр хүүхд зодоод байна. Тоглоом дээр. Тэгээд ингээд яана ихчээ ингээд хүүхд чинь айл хүүхд зодоод идэм биш тэ гэж хэлэх тэр үед яах вэ хүүхэд жоох хүүхд юм чи юм мэдэхгүй штэ гэдэг жаахгүй. Тэнгүүд эргээд тэр зодуулж байгаа хүүхд жоох хүүхд биш юм уу? Тэ яагаад тэр үйл явдлыг зүгээр л зүйл штэ гэж хүлээж аваад байгаа юм бэ? Тэр чинь ингээд дижаа надад ингээд амар асуудалтай байгаа байхгүй юу? Одоо окей өнөөдөр юм мэдэхгүй хүүхд зодож байна. Яанд цэцэрлэгт орно цэцэрлэгээ хүүхдүүдийг зоддог болно тэ. Тэнгүүд ализэний цэцэрлэгт орсоор тэгэхээр чинь хүүхдүүд психологийг улам нөгөө тоохоо болоод эхэлсэн тэ. Тэнгүүд угаас юг сонсдгүй ингэж байгаа саргалж байгаа эцэгчүүд айгүй харагдаад байдаг штэ. Угаас өгөнд ортгүй яшиг гэд. Анаасаа тэгээд бочих байсан юм дээр за тавиагүй улмаас тэр хүүхдтэй хамт нэг тагимд сууж байгаа хүүхдүүд охироод штэ тий. Яагаад тэдгээр хүүхдүүдийг ингээд бодохгүй байгаа юм бэ? Тэд нар ч гэсэн хин нэгний алт шиг тий ертөнц шиг амин үнэтэй өөр хүүхд штэ тий. Тэгэхээр яагаад ийм үзэл үүсгээд байгаа? За тэгээд цаашаа ороод ирэнгүүт халаас сургууль руу орно. Нэгнийгөө бөөлөддөг болно тий. За тэгээд амьдрал дээр гарна, ажилд орно, ажил дээр дарам шахалтуудыг нэгэндээ үзүүлдэг болно. Ингээл энэ зүйл чинь ердөө жижигхэн юмнаас ингээд дамжаад ингээд яваад байгаа надад харагдаад байхгүй юу? Яг нь мэдээж би хэлээгээд хүүхд болно тийм болно гэж бол хэлээгүй шүү дээ тий. Ер нь бол тийм магадлал нь өндөр байгаад гэдэг юм шиг надад харагдаад байдаг байхгүй юу? Тэгэд та хэдийн санал юун дээр одоо нэгдэж ах шиг байна л да тий. Эрх мэдэл хүч чадлаа мэдрэх тий. Тэгэд миний хувьд бол арай өөр санагтаад байгаа. Тэгэхдээ магадгүй ингээ монголчуудын тэр агуу түүх тэгээд сайн удирдахч бол диктатор байх хэвээр мустай гэдэг бодлоод магадгүй тэр нийгмийн сэтгэлгээ хүмүүст одоо тийм бодол төрүүлдэг байж магадгүй л юм тий. Заримдаа ингээд хэл үлдчихэнгүүт энэ бол сайн удирдахч юм байна гэсэн хүмүүс хандлага ингээд үрж ирэнгүүт тэр нь одоо гой санагддаг ч юм уу тий. Тэгээд тэр хүний сэтгэл зүй биш. Эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэл зүйн хүчрхийллийг магадгүй үүсгээд ээж магадгүй л юм тий. Тэгээ би саяхан юм допамины хүч гэдэг нэг номны өмнөх үгийг уншсан байхгүй. Ажлынхаа газрын хүнийг уншижсэн номны. Тэгсэн чинь биднес ингээд допамины ертөнцид амьдарч байгаа юм байна гэдэг. Ягаад тэгэхээр бид нарт одоо дэлгэц байна, компьютер байна, бүх төрлийн цувг байна, гар утас байна, iPad байна. Тэгээд монитортой тоглоом байна, юу байна гэх мэтчлэнгээр донтолтын ертөнцид амьдарч байгаа юм байна гэдэг. Надад хүчрхийлэл бол нэг тийм донтолт юм байна гэдэг итгэл үнэмшил байгаа тийм. Ягаад тэгэхээр түрүү ядмагийн хэлснээр хүчрхийлэлч нь ингээд даймжирдаг, улам хүчтэй болдог тийм зүйл гэдэг байгаа шүү дээ. Тэгээ би тэрийг өөр төрөй мэдэрч ирсэн. Тэр жишээг таатай хуваалцъя гэж бодлоо л да. Нэг хэсэг би ингээд эртээ нэг жоохон хүчрхийлэгч болох хандлагатай болоод ирдэг байхгүй. Яагаад ингэж байгаагаа ойлгохгүй. Тэгээ эцэст нь ойлгосон. Тэгээ ойлгосон чинь тэр зүйл ингээд байхгүй болцоо. Айгу сонирхолтой. Хүн чинь ингээд нэг асуудлыг хурдан шийдэхтэй зорилготой байдаг л шүү дээ. Хурдан шийдэхдэггүй болохоор ууралцдаг тийм. Тэгээ ууралцсан чинь нөгөөтг асуудал чинь айгу хурдан шийдэгдэж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг тэр үйл дээр донтоод эхэлт юм билээ. Энд чинь айгу хурдан шийдэх чинь дахиад хурдан шийдчихье гэдэг. Тэгээ нэг хэсэг тэгж явж байгаа уурч ер нь асуудлыг шийдэх арга биш шүү дээ. Өөр аргаар шийдэх ёстой. Тэр нь удаан явцтай тий. Одоо уураар шийдчих юм бол тэр асуудал ингээд жинхнээс шийдэхдэггүй. Одоо ингээд өнгөц шийдэгт чинь. Тэгээд
удаан явцтай тэр бол дахиад буцаад гарч ирэх асуудал байхгүй. Тэгэхээр тэр асуудлыг бүрэн шийдэхин тулд заавал цаг хугацаа эрэхтэй тэрэнд яарах хэрэггүй байна гэдгийг ойлгосон. Тэгсний дараа тэгээд тэр хүчирхийлэл байхгүй болсон тийм аюу сонирхолтой түүх надад байна л та. Таадын ярианаас ингэж сонсч ийсэн чинь одоо тэр хуурам эхэлж байгаа залж байгаа хүүхдийгтэй сэргэлэн байна гэж урамшуулах, тэр зохиож зодж байгаа хүүхдийг хөөрхө хөдөлгөөнтэй хүүхд байна ч гэдэг юм уу те. Тэгж урамшуулж байгаа. Юмыг гойвуулж одоо талаа ирж байгаа те, тэр хүүхдийг ухаалагч гэдэг юм уу. Урамшуул нь шал өөрөөр ингэж өгөгдөд байгаа те. Би сая допамин гэдэг үгийг хэлэхээс өмнө яг ийм урамшууллыг ингэж олгоод байгаа учраас тэр маш хүчтэй ажиллаад томорсоор агаад би допаминыг бол ингэж олж авах юм байна те, энэ бол ингэж ийм аргаар ирдэм байна гэсэн ийм шал худлаа одоо чиглэл рүү явчихад байгаа юм байна гэсэн нэг тийм юм бодлоо. Одоо юу гэдэг хуурсаар хулгаач гэдэг нэг манайх үг хэлсэн байдаг шүү дээ тий. Тэгэхээр эн чинь хуураад байгаа хүүхдийг сэргэлэн гэж энэ маш good байна шүү дээ гэсэн тэр тий. Одоо чи сайн мундаг гэсэн л ойлголт үстэй сэргэлэн гэдэг чинь тий. Тэгэхээр чи бол мундаг гэсэн л ойлголт байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хуурах нь нэг удаа хуурах нь 2 удаа 3 удаа хуурах нь явандаа хулгайч болгодог шүү. Хулгайч гэж хэнийг хэлээд байгаа юм гээ тий. Тэгэхээр энэ урамшууллыг бид нар шал өөр хэлбэр дүрсээр олгоод байгаа юм биш шүү гэсэн нэг тийм гарч ирлээ. Ойлголоо. Тэгээ ер нь ингээ анзаараад тахаар хүчирхийлж байгаа хүн ер нь дандаа ойр дотныхоо хүнийг хүчирхийлгий тий. Хамаатан, садан одоо юу гэдэг яг аав ээжүүд зарим тохиол тий хүүхдүүдээ бас нөгөө тийм огт танихгүй хүмүүсээс хүчирхийлж ер нь ирдэг юм болов. Саяны гаргасан сэдв чинь бол маш сонирхолтой бас чухал хэсэг нь болчихж байгаа юм л да хүчирхийлэл. Яг тэр хүчирхийллийг дэмждэг нэг хэсэг нь итгэл байхгүй. Нэгэсэндээ хүчирхийлэгч хин нэгэн хүнийг хүчирхийлэхийн тулд эхлээд ингээд сайхан гоё харагдаж штэ, сайхан байна. Зөндөө гоё юм хийж өгөн, зөндөө гоё юм өгөн одоо юу гэдгийг тэгж явж байгаад ингээд жоохоноор ингээд химэлж үздэг. Жохон ингээд хаяа жишээлбэл нэг ганц хоёр үг хэлдэг те. Чин хувцс чинь их онцгүй ч юм уу. Гэтэ зүгээр чийстэй гоё харагдаж байна. Гэснээр дараа нь болохоор чи ингээ харагдчихаар энэ хувцс юмсчээр муухай юм аа. Гэтэ чи өөрөө л мэд гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэнгээ ингээд нэг жижигхэн үгүүдээр химлээд тэр болгондоо ингээд тэр хүний хязгаарыг шалгаад авахгүй гэсэн. Энэ хүн миний хэлж байгаа зүйлийг зүгээр чимээг өгүүлээж аваад сонсож гин үү? Эсвэл тэн дээрээс хүй чи те би өөрийнхөө хувцсыг яаж өмсгөө би өөрөө мэдээ баярлаа гэд ингээд хил хязгаар миний өмнөөс тавьчих чинь үү? Тавихгүй байвал тэр улам цаашаа явна. Бидний хүчирхийлэл дээр одоо grooming гэдэг том манипуляцийн аргууд ашигладаг одоо педофил хүмүүс буюу би хүүхдийн бэлгийн хүчирхийлүүлдэг хүмүүс ихэнх нь ямар арга ашигладаг гэхээр итгэлийн төрүүлж хамгийн түрүүлд олж авдаг. Тухайн хүний жишээлбэл хүүхдийг хүчирхийлэх гэж байгаа бол найз нөхөд одоо юу гэдэг хамаатан садны хүчирхийлүүлээ гэж бодох тэр хүүхдийг эхлээд өөртөө итгэдэг болох. Эсвэл ээж автаа нь маш сайн найз болно. Ээж автаа нь маш сайн найз болчихоор ээж аав нь хүүхдээ итгээд тэр хүнд өгөх магадлал нь өндөрсөн шүү дээ. Тэгэнгүүт тэр итгэл дээр нь суурилж байгаа цааш улам дамжирдаг гэсэн. Тэгэхээр чиний хэлж байгаа дотны хүмүүс дотор гараад байгаа юм биш үү гэдэг би бол маш зөв санаа гэж бодож байна. Ягаад тэгэхээр тэр дотны хүмүүс дотор гарахын тулд итгэл дунд нь оршоод байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч хүчирхийлэл байлсан гэсэн мэдээж гинтийн танихгүй хүмүүсийн хүчирхийлэл гэж бол байлгүй л яг хөө тий одоо гудамжинд одоо гудамжинд дайргал бах одоо тулгаад юм алдах одоо юу гэдгийг бусад зүйлүүд мэдээж байгаа. Гэхдээ удаан үргэлжилж байгаа хүчирхийллийг харахаар эхлэх цэг нь итгэл, тэр хүний итгэлийг авцсан. Итгэлийг авцсан тохиолдолд химэлж үзнэ багаваар. Тэгээд тийм учраас төрөний violent meter гэдэг тэр зүйл яаж тусуулах вэ гэхээр химэлж гин үү гэдгийг нэг өсөн дараа эртнээс олж авахтан тусалж байгаа байхгүй. Манай сэдв ингээд жоохон хүнд тал руугаа орж ах шиг байна тийм. Тэгэд нэг хүчирхийлэл үлдэх шалтгааны талаар ярьж байгаа дээр хүчирхийлэл өртсөн хүн хүчирхийлэгч болт юм уу? Хэдэн хувь нь тийм хүчирхийлэгч болт юм. Тийм тоо баримт байд. Хэрвээ ингээд хүүхдүүд хүчирхийлэлд ингээд ихэнх нь өртөөд байх юм бол одоо энэ хүчирхийлэл үлддэг байдал засагдах юм одоо тэр нийгэмд юу гэж бодож байна? Тоо баримтын хувьд яг шулуун зам бол байхгүй. Нэгсэн дөө хүчирхийлүүлсэн хүн хүчирхийлэгч болно гэсэн тийм шулуун тэг cause effect бол байхгүй. Дунд нь маш олон зүйлүүд нөлөөлж орж ирж байгаа учраас надад яг ингээд толгоноосоо гаргаад хэлчих тоо бол алга. Гэхдээ шууд хүчин зүйл бол байхгүй. Гэхдээ тэр хүнийг хүчирхийлэгч болохгүйд нь нөлөөлөх ямар хүчин зүйл байж болох вэ гэхэнгүүт өөрийнх нь эргэн тойронд байгаа
хүмүүс дотор өөрийг нь хүчирхийлэхгүй байгаа бас хүмүүс байгаа шүү дээ. Одоо хамаатан, найз нөхөд, ангийн багш, эсвэл нэг сайхан сэтгэлтэй эмээ, одоо юу гэдгийг замданд харилцсан нэг сайхан сэтгэлтэй өвөө, ах гэд ингээд энэ олон хүмүүс чинь нэг өсөндөө тухайн хүний толгойн дотор жижигхэн ч гэсэн ингээд нэг өөрчлөлт хийгээд байна. Дээрэс нь хүчирхийлүүлсэн байлаа гэж бодоход тэр хүчирхийлүүлсэн хүн дээр багаас нь эртгэнээс нэг өсөндөө шууд хариуцлага авсан. Дээрэс нь хүнтэй уулзуулсан уу, сэтгэл зүйчтэй багаас нь уулзуулсан уу, хэрвээ бага насны хөвгт хүчирхийлүүлсэн байлаа гэж бодоход тэрийг багаас нь ингээд яриад ойлгоолаад ингээд явцсан бол хүчирхийлжүүл болохгүй. Гэх мэтчлэн multifactorial маш олон хүчин зүйлүүд байгаа учраас шууд одоо холбоос л байх. Харин нэг хэсэг айгүйх надад аларч үтчихэд юм уу гинт хэрэгтчихэд юм байгаа штэ баригдсан. Тэнгүүд тэдний түүхийн сонсоод дандаа багтаа хүчирхийлүүлсэн хүмүүс байдаг гэх. Тэнгүүтээ одоо нэг хэсэг тийм дүгнэлттэй яваадсэн штэ. Жохон багтаа хүчирхийлүүлсэн болохоор ер нь бол эцсүүл нэг хүчирхийлэгч болцсон гэдэг. Яг тийм байж болно штэ болно. Гэхдээ тэрийг сүүлдээ too much болоод тийм excuse болгоод байгаа юм шиг надад санагдсан. Дээр бас би нэг сэтгэл судлаач хүний подкаст сонсч байсан. Бага орныхоо. Тэр яг энийг асуусан байхгүй. Ингээд тэр одоо хэр үнний ортой вэ гэдгсэн чинь нөгөө сэтгэл судлаач нь бас тэгжсэн. Тэр бол тийм нөгөөнөөс хараад үзэнгүүт мэдээж хос хүчирхийлүүлсэн хүмүүс байдаг. Гэлээгээд одоо би нэг хүн хүчирхийлнэ гэдэг чинь тэр чинь бол ерөнхийдөө болж байгаа сонголтын асуудал тий. Тэрнээс биш тэр өнгөрсөн үйл явдалтай бас тийм бас 100% холбоотой гэсэн үг биш. Яагаад гэхээр багада хүчирхийлүүлсэн мөртлөө хүчирхийлэл хийгээгүй бас мянган хүн байгаа шүү дээ тий. Тэнгүү тэр мянган хүмүүс яагаад хүчирхийлэгч тэгвэл болоогүй юм гэдэг асуулт байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас тэгэж 100% тийм excuse болгож хэрэглэх болох хэрэгтэй гэдэгжсэн. Тэгээ тэр үед бас би амар санал нийлжсэн аахгүй. Яг мохоогоор шууд ингээд бүр логикоор хараад миний хувьд сонголт аваад байгаа аахгүй. Гүү тэгээд өөрөө ингээд би энийг хүчирхийлнэ гэдэг ингээд хүчирхийлэл хийчээд дараа нь намайг ингээд хүчирхийлдэг байсан болохоор би тэгээд ингээд хүчирхийлэл хийцэн. Тэгвэл нөгөө чамаас өөр чамтай яг адилхан тэр хүчирхийлүүлчихэд тэрийг хийгээгүй байгаа сонголтыг хийсэн хүн тэгээд одоо юу болох юм бэ те? Тэрнтэй нэг адилхан. Тим фейк мэдээ тархинд суулгаад тэг хүний тархи гэдэг чинь аюултай шүү дээ. Тэгээ тэрэндээ ингээд итгээд яваад байдаг бас байж магадгүй гэж боддог. Ялангуяа одоо манай Монголд ч нэг тийм архичны хүүхд заавал архичин болдог гэдэг. Тэнгүүд өөр сонголт байна шүү дээ. Зүгээр л тэр мэдээгээр тэр хүүхдийг багаас нь ингээд зодцсон тий. Чинээс эцэгчин л архичин чи архичин болно эцэстэн нэрээгээд ингээд яваад байдаг. Тэнгүүд нөгөө хүн чинь угаас архичин болох юм байна. Ингээд архичин болж байгаа байхгүй эцэг нүндээ. Тэгэхээр ингээд хүний тархин дээр үгээр ямар амар тоглолт хийж болдгийг ер нь жоохон харах ойлгох хэрэгтэй юм шиг байна. Яг саяны энэ хэсэг дээр хин буйнах магадгүй надаа буруу хэлживэл за зөв засаад хэлээрэй. Миний харж байгаа өнцгөр болохоор одоо жишээл архичин ч юм уу тий одоо бусад ингээд зан үйлийн ч юм уу эсвэл одоо бусад одоо донтолтууд байна. Тэрэн дээр энэ эпигенетикийн асуудал нэлээд орж ирдэг болов гэж бодоод байгаа. За жишээлбэл тий архичин хүнтэй өссөн багада архи удаг хүнээс төрсэн юу гэдгийг тийм байлаа гэж бодоход магадгүй predisposition тий ямар нэгэн байдлаар гений хувьд тодорхой хэмжээний зүйлийг удамшиж авсан. Гэхдээ тэр хүний удамшиж авсан зүйл нь тухайн хүний тойрж байгаа орчин нь ямар байна, өссөн газар нь ямар байна, өссөн орчин нь нэгсэндээ тэр тусмаа сэтгэл зүйн орчин ямар байна гэдгээс шалтгаалаад тэр ген идэвхжгүй юу гэдгийг нь судалдаг шинжилгээ ухааныг эпигенетик гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор магадгүй тэр зүйл байж болохын одоо тэгээ хүчирхийлүүлсэн бол хүчирхийллийн би тийм учраас би бояахыг надад засаарай гэж хэлээд байгаа. Хүчирхийллүүчийн одоо юу гэдэг генийн predispositionтэй байсан байлаа гэж бодоход тэр хүн том болоод хүчирхийлэгч болохгүй байгаагийнх нь нэг шалтгаан нь нөгөө эпигенетик буюу эргэн тойрных нь хүмүүнд нь орчинд нь сайн хүмүүс байсан, өөр загварыг, өөр моделийг үзүүлсэн хүн байсан учраас тэр ген магадгүй идэвхжээгүй юм болов. Та юу гэж бодож байна бэ? Харин тийм эпигенетикийг оруулж ирж байгаа аюу сонирхолтой тийм. Эпигенетик гэдэг зүйл ч одоо генетикийг одоо ингээд удирдах байгаа нэг зохицуулга байгаа шүү дээ. Тухайлах юм бол тарган аав ээжтэй гэр бүл төрсэн генетикийн шал ондоо хүүхэд байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо холимог одоо генетиктэй хүүхэд байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо яг тэр гэр бүлийн идж байгаа хоолыг идж байгаа учраас тэр хүүхэд тархалах магадлал аягүй өндөр байгаа байхгүй юу? Генетикээс үл хамааран. Магадгүй тэр хүүхдийг өөр гэр бүл өсгөх юм бол арай өөр байх ч тийм. Тэрнтэй адилхан одоо ингээд архины хамааралтай болох тэр архийг ингээд бие нь шаардах тэр генетикийг магадгүй тэр гэр бүлийн тэр нөгөө нэг эпигенетик бүрдүүлээд иж магадгүй гэсэн санаал гарч ирж байгаа шүү дээ. Тэр шалтгаан дээр би нөгөө судалгаа хийдэг хүний хувьд бас Пенгугийн хэлсэн санаатай бас жоохон санаа нэг байна л да. Ягаад тэгэхээр биднээс ингээд гэмт хэрэг хийсэн хүн эсвэл хүчирхийлэл хийсэн хүнийг хийгээгүй хүнтэй харьцуулаад хийсэн 100 хүнийг хийгээгүй 100 хүнтэй харьцуулаад өмнө нь хүчирхийлэл авч ирсэн үү гэж судлах юм бол мэдээж хэрэг хүчирхийлэл хийсэн нь илүү их өмнө нь хүчирхийлэл авч ирсэн болж таар. Харин бид нар хүчирхийлэл авсан хүмүүсийг ингээд дагаад судлаад те 10 20 30 жил дагаад судлаад дахиад хүчирхийлэл хийх нү гэдэг. Хүчирхийлэл аваагүй хүүхэд
хүүхдүүдтэй харьцуулаад судлах юм бол тэр бол бараг адилхан гарна тий. Тэгэхээр судалгааны арга зүгээс тэр одоо шалтгаан үр дагаврын хамаарлыг олох айгүй чухал хаадаг. Тэгээ зарим ингээд шин судалгаанууд тэр тохиолдлын хяналтын судалгааг хамгийн түрүүнд хийдэг. Тэгсэн чинь хариу нь бол мэдээж хэрэг айгүй хамааралтай гардаг авах жишээтэй тий. Тэгэхээр магадгүй тэнцээ шууд хамаарал байхгүй байх. Магадгүй дагаж судалж ижин дүгнэлтэнд хүрэх байх. Тэгэхээр энэ дүгнэлтийг одоохондоо хийх боломжгүй л гэж бодож байна л та. Тэр бас эргэн тойронд сайн хүмүүс байсан тий. Одоо нийгмийн нөлөөлөл гэж штэ тий. Тэрийг бол би яг үнэн юм байна гэж харж ирсэн өөр дээрээ бас монголчууд дээрээ. Манайхан одоо ингээд Монголдо болохоор янз бүрийн төрлийн одоо хүчирхийллийг бол ингээд хийгээ болоод идэг тий. Тэгээд амьдрал нь ингээд үргэлжилсээр л идэг хоорондоо. Тэгэл гадаад руу яваад ирэхээр яг юу хүчирхийлгээд юу хүчирхийл биш гэдэг байгаа. Тэгээд тэрнээсээ болоод мэдгүй байгаагаасаа болоод янз бүрийн бас тийм хүчирхийллийн одоо асуудалд өртдөг тий. Тэгээ би одоо нөгөө хоолоогоо өндөрсгөж ярьдаг байдлаасаа болоод нөгөө тэр маань ингээд татагдаж орж илаа л да хүүхд хамгааллын байгууллага руу. Тэгээд тэр нь айгүй азтай тохиолдол байсан. Миний охин намайг манай ээж ингээд хоолоогоо өндөрсгөж ярьж одоо ингээд дарамт үзүүлдэг гэсэн. Тэрийг бол би хүчирхийл гэж юус бодохгүй байхгүй. Яг тэгвэл би тэгдэг одоо загвартай гэр бүлийн орчинд өссөн л болж таарж байгаа хгүй тий. Бүх надаас том хүмүүстэй бол том дуугаар харьцдаг. Тэгээ өндөр дуугаар харьцдаг. Тэгэхээр би бас өөрөө одоо том хүн болчихж байгаа учраас хүүхд рүү том дуугаар ярина гэсэн ийм загвараар өссөн л хүн болж тарж байгаа хгүй. Тэгэхээр нэг төрлийн хүчирхийл гэдгийг мэдхгүй явж исэн. Тэрийг мэдчихэж байгаа. Тэнгүүд надтай адилхан бас ингээд мэдхгүйгээсээ болоод ямар төрлийн ингээд хүчирхийлд хүн одоо хүчирхийллийн хэлбэрийн асуудлуудад орж исэн юм болоо манайхан ингээд нэг хэсэг харж исэн. Тэгэхэд бол одоо юу гэдгийг те эмээ өвөө нь Монголоос ирэнгүүтээ одоо юу гэдгийг шээс гэх юм те тэр мэрийгээ ингээд өгсөн тэр нь ингээд асуудал болж хувирсан те одоо хүчирхийл зан үйл янз бүрийн одоо юм өгсөн хийлгсэн ч юм уу тий. Тэр нь бас хүчирхийллийн хэлбэр болоо явчих одоо шний замгар штэ тий. Тэгээд нөгөө төгөр бас одоо бэлэг эрхтний үнсэх одоо өсвөр насны хүүхд мөхтийг ер нь зүгээр хүүхдийг зүгээр хүсээгүй ахт нь очиж үнсэж барих тий. Ингээд гих мэтлэн иймэрхүү мэдхгүй зүйлээсээ болоод та бол хүчирхийлэгч байна гэсэн юм нэр томьёо зүгээд хүүхдүүдтэйгээ харилцахгүй байх тэр одоо зааг одоо юуг авцсан тий. Хуулиар тиймэрхүү тохиолдлууд аяг их байдаг байсан. Тэгэхээр тэр хүүхдүүдэд тэгвэл одоо тэр монгол хүүхдүүд яаж мэдээд байна тий одоо эргэн тойронд нь эмээ өвөө эцэг их нь янз бүрийн тэр нэг юм сонирм хүчрхийл гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бас уламжлалт маань байгаад идэг ч юм уу тий бид нарын өссөн загварт байгаад идэг. Тэр зүйлийг энэ бол биш юмаа гэж харж байгаа нь тэр хүүхдүүд маань хүчрхийлэхгүй одоо тий мэдээлэлтэй орчинд байгаа учраас тэрийг энэ хүн надаа ялгцаа өгж болохгүй байсан штэ гэдгийг бас хараад хэлж гин гэдэг нь нийгэм нөлөөлж гин гэж харж байгаа. Саяхан нөгөө Америкт нэг том хэрэг гараа өстэй тий нэг монгол залуугийн талаар тэрэн шиг тий одоо манай монголчууд бүгдээрээ тэрийг бол нэг хайхтар юу гэж одоо нэг хайхтар зүйл гэж хүлээж авдаггүй аахгүй тий. Гэтэл яг ингээд нөө соёлын ялгаанаас болоод энэ хүн энд ирээд ингээд айгүй том асуудалд орсон байх жишээтэй. Тэгэхээр хаана юу хийж байгаагаа бас сайн бодгол хэрэгтэй болчихж байгаа юм л тий. Соёлын ялгаагаас гадна тэр хүний хийсэн үйлдэл нь яаж бодсон ямар ч соёлд байсан маш буруу үйлдэлтэй. Тэгэхээр Монголын нөгөө өөрсдийнх нь ойлголт маань бид нарын чинь сая хоёрын хэлж байгаа тийм ингээд өрсөн өрчнөн өөрөө нэг тийм энэ бол зүгээрээ байдаг л зүйл гэдэг зүйлийг ингээд багаас нь жижигээр хилээд ахаар тэрнээс болсон болохоос биш те одоо юу гэдэг хийж байгаа үйлдэл нь бол огтхон ч зүг биш. Хууль бус болохгүй шийтгэх зүйтэй зүйл те. Тэрийг тодорхой байхгүй бол. Тэр айгуу тийм институт ярья гэдэг айгуу том буст болсон тий. Тэгээд түрүүн хамгийн эхлэхэд хэлжсэн нөгөө нэг эхний жижиг алхмуудыг ингээд байдаг юм штэ сүртэй штэ гэж авд үзсний үндсэн дээр тэр одоо ингээд явсаран байгаад болохгүй зүйлийг одоо ингээд яг болохгүй зүйлийг болохгүй гэж хардаг нийгэмд очиж хийснээрээ одоо тэр хүн ингээд буруудан болчихж байгаа байхгүй. Тэнгүүд би бол тэрийг ингээд 100% манай нийгэм болон биднэрт ч одоо бидний дүү залуугийн байгаа штэ. Бид нар болон бидний аав ээж бидний өвөө юу гэдэг тий. Тэр хүмүүсийн буруу гэж би бол 100% хараад байгаа. Яагаад вэ гэхээр бид нар өв уламжлан дамжсаар энэ зүйл бол зүгээр зүйл шүү. Ингийн л байдаг л зүйл штэ гэдэг ойлголтыг энэ залуу үедээ ингээд өгцөн. Одоо нөгөө хүүхдүүд нь болохгүй зүйл хийгээд тэрийг сүртэй юм байдаг л зүйл штэ гэж хүлээж аваад байгаа байхгүй. Одоо яг ийм хэрэг бол Монголд бол ингээд амар их болдог байгаа. Одоо манай найзууд Европт айгүй олон жил амьдарсан багаас амьдарсан. Тэгээд одоо Монгол руугаа буцаад ажиллаж байгаа эрэгтэй эмэгтэй айгүй олон хүмүүс бай. Тэгэнгүүт ажлын газар дээрх тэр бэлгийн дарамт гэдэг зүйл чинь ерөөсөө юу гэдэг өдөрт бараг 10-20 нь болт юм байна. Миний одоо ингэ сонсоод нүд өрөө дээр харж байгаа штэ. Үе наачд байж
тийм үү ямар амар юм бэ гэх тэгэхээр тэр энэ ч тоохгүй байгаа юм чи ингээд. Тэгээ юу гэсэн үнчиж боднаас ингээд хуйлуугаар заргаараа ингээд ингэж болдгоо юм хэ. Таадаг хүн байдаг юм байна өө нэ. За одоо хэлвэл тэгэл би өөрөө буруудаал те ингээл хэрэггүй болчих юм байна. Тэгэхээр одоо чимээгүй л ээж хаас. За тэрэн дээр болонгууд дарга нь янз бүрийн тийм нэмэх 21 мессеж илгээх бид нь хамаагүй дураараа хүрэх ажил хамт олонний уулзалтан дээр уусан нэрээр өмсөх гэж дайрах заяа. Тэгэл нөгөө нэг хамт аялал зугаалгаараа манай монголчууд ажиллан газар нь аялал гэж их явд юм байна штэ. Тэр зугаалган дээр шөнө орой өрөөнд нь орж оролдох. Тэгээд хүүе чи юу яаж наяа болооч гэхэд тэгэхэд зүгээр штэ юм сүртэй. Зүгээр тэгдэг гэж аахгүй. Тэгэд энэ үйл явдлууд наач одоо тэгээд хуулийн арга хэмжээ гэж байдаг юм уугүй. Яагаад ингэж намайг унтчихад шөнө орж ирээд би унтчихад миний өвөлд орж ирээд миний биед хүрч байгаа юм бэ? Чи одоо байж болохгүй зү. Тэгсэн чинь энэ талаар ингэ ярьсан чинь нэг залуу тэгнэ. Сүртэй штэ тийм байж лээд штэ гэж. Би бүр ингэ гайхаад байгаа байхгүй юу? Үгүй юу яриад байгаа юм бэ? Яагаад сүртэй штэ юм байж лээд штэ. Юу сүртэй юм бэ? Юу маань яагаад вэ? Чи хэн болчоод өнөөдөр хүний биед хүрээд байгаа юм бэ? Яс яриулна эхнэр нөхөр хүртэл хамт нэг гэрт амьдарч иж тэр харилцаа гэдэг зүйлд ороход хоёулаа 100 хоёр талын хүн нь окей 100% окей гэж зөвшөөрсөн үед тэр үйл ажиллагаанд ордог гоо тий. Тэгээгүй болвол тэр хүчин гэдэг хэрэгт орно гэдэг залбир нь бол гадаадд байдаг шүү дээ тий. Тэгэхэд яагаад чи миний нөхөр биш, найз залуу биш, хинч биш байж иж намайг унтчихад миний өрөөнд орж ирээд миний биед хүрч байгаа юм. Юу болоод яагаад энийг зүгээр гэж үзэж байгаа юм? Та нарын тарих яг яагаад вэ? Юу болоод вэ? Гэт тийм амар асуулт надад төрж байна. Тэгээд тэр ярьж байгаа юм. Дээр үед бол өстө нэр явж хахад нь сонгонд нь гэж юм байдаг гэсэн ингээд бүр мар гэд инээгээд байгаа байхгүй юу? Үгүй тэр тийм яриад инеэх зүйл юм уу? Яагаад тэр нь баясаад байгаа юм? Амар байгаа үстэй. Би бас нөө залуу хүүхдүүд нөгөө баар саунд орохдоо охин чихтэн гэж ярьд юм бэлээ бас. Тэгээд одоо тэндээс яадаг юм байгаа согтоож агаад одоо юу хийдгийг мэдэхгүй тэгээд өөр одоо ямар жишээ байж болохоор амар олон тийм зүгээр штэ сүртэй штэ нэрний доор айгүй олон буруу зүйл байгаа байхгүй. Одоо сүүлийн үед ихчнэр чинь банд нарыг бас тэгж оролцдог болсон гэж байна. За. Тэгэл өстой ихчэнд сүүл би нөгөө нэг кино үзсэн чинь яасан мэдөө цаадсан уу ихчигээ идэхүү десерт маягаар гэд нэг хэсэг яваа. Тэгээд ч одоо юу яриа солиороод байгаа би ч одоо гэсэн чинь наад чинь байдаг л зүр штэ. Адан нар угаасаа тэгдэж штэ. Мөнгөтэй адан нар чинь тэгэл ингээл жоохон банд нарыг чинь өстой энд нь бас тэрийг хамгийн бэлэг хэрэгтэй юу гэдэг тэр мөрөнд зуртаа газар хүрээлт яасан мэдөө зүгээр өгөө тэгээд явж тэнгүүд эрэгтэй хүмүүсийн тэр хэргийг бол бүр таад авч бүр үздэг ч юм байна. Сүртэй шүү дээ эрэгтэй хүн байж битэр шалж чанаатай. Хамгийн амар нь. Би ер нь жоохон дарамтлуулаад байгаа юм санагдчихна л да энэ. Дөрөв охин гэдэг бэлгийн дарамтын тухай. Нэг эрэгтэйгээ ингээ яриулахгүй байгаа чинь дарамт биш юм уу гэ. Тэгээд бид одоо ингээд юу бэлгийн дарамт ярьсан дээр хэдүүлээ юу яах вэ? Хохирогчдын сэтгэл зүйг жоохон ярих хэрэгтэй байх л та. Хохирогчдын сэтгэл зүй ямар байдیں۔ Яаж тэр хэрвээ тийм болчих юм бол яаж засах ёстой юм? Яаж одоо хэвийн сэтгэл зүйтэй болох ёстой юм гэх талаар ярих ёстой бах тий. Ядмаа юу гэж бодож байна? Зөв. Санал нэг байна. Хохирогчийн сэтгэл зүйдийн талаар ярихын тулд сэтгэлийн гэмтлийг ярина л да. Тэр тусмаа ийм төрлийн бэлгийн хүчирхийлэл, за биеийн хүчирхийлэл, сэтгэл зүйнтэй төрөний бид нар ярьсан бүх хүчирхийллүүд эргээд сэтгэлийн гэмтлийг өгч болдог. Сэтгэлийн гэмтлийг өгсөн тохиолдолд жишээлбэл эхний ямар нэгэн гэмтэлтэй одоо сэтгэлийн гэмтэл үүсгэх зүйл болсны эхний сард нь клиникийн шинж тэмдгүүд нь хардаар зүудэлж болно. Амар тийм одоо юутай цочимтгой болж болно. Эсвэл уур уцаар ихтэй болж болно. Дээрэс нь өөрийгөө буруутгаж болно. Тэ миний буруу, би буруу хийчлээ. Тэгээд дээрэс нь тухайн хүнийг одоо бэлгийн хүчирхийлэл юм уу? За ямарваа нэгэн хүчирхийллийг үйлдсэн хүнтэй адил төстэй зүйл хүнээс одоо сэргийлнэ. Тийм хүмүүсээс хол явна. Жишээлбэл нөгөө хүчирхийлэгч нь цагаан өнгийн тийм одоо юу тийм цам цөмсдөг байсан бол цагаан өнгийг харангуут шууд одоо өөртөө тохиолдсон зүйл нь орж ирээд ингээд маш их одоо юм түгшүүрийг үүсгэнэ. За тэгээд энэ шинж тэмдгүүд эхний сард бол acute хэмжээнд гэж явдаг байхгүй acute хугацаанд. За хэрвээ сараас хоошоо үргэлжлэх юм бол бид нар PTSD буюу сэтгэлийн гэмтлийн дараах сэтгцийн хам шинж гэсэн онцлогтой. Тэр онцлогтой болсон тохиолдолд тухайн хүн сэтгэлийн гэмтэл авсан бол хүчирхийлүүлсэн хүнтэй холбогдох бүх зүйлүүдээс өөрийгөө холдуулж эхэлдэг. Жишээлбэл гадаа ямар нэгэн байдлаар тийм хүчирхийлэл өртсөн бол гадаа гарахаас айдаг, гадаа гарахаа болно, хүнтэй уулзахаа болно, өөрийгөө маш их буруутгах нь миний л буруу, би тгээгүй
хэрэггүй байж тэр буруутгах байгаа зүйл дээр нь эргээд эргэн тойрны орчны хүмүүсийн хэлж байгаа зүйл бас нөлөөлж орж ирнэ. Чи л тэгч байсан биш үү? Чи одоо ингээд энийг ингээд орхио явуулчаач те гэдэг ч юм уу. Энэ зүйлүүд маань эргээд ингээд сэтгэлийн гэмтлийн тэр гэмшлийг мэдрэх мэдрэмжийг улам нэмэгдүүлнэ. За улам их зочимд хоолно. Жижигхэн дуу хоолойнд ингээд гинт ингээд зочно. Дээрэс нь заримдаа одоо би дээр нэг халтхан ярьсан dissociation буюу биеэс салж явах зүйлүүд гарч ирдэг. Нэгсэндээ өдрийн туршид одоо юу гэдэг маш олон жижиг юмнуудыг ой санамж алдна. Жижиг юмнуудаа мартна. Тэгснээ хизээ хаана явж байгаа хаашаа өрөө дээр гэдгийг мартчихдаг ч юм уу тий. Гэх мэтчлэнгээр ингээд гарч ирсэн үр дагавараас шалтгаалаад үр дагаврынхаа одоо intensity үнд хөнгөний зэрэгээс шалтгаалаад шинж тэмдгүүд нь гарч ирэх нь бол өөр байдаг. Тэгээд эмчлэхгүй яваад байх юм бол улам ингээд цааш нэгэсэндээ хүрээнд хилээд байдаг. Жишээлбэл өмнө гадагшаа гарахгүйсэн бол сүүлдээ сэтгэлийн готрол орж ирнэ. Клиникийн сэтгэлийн готролын шинж тэмдгүүд орж ирээд одоо орноос ч босч чадахгүй эсвэл өөрийнхөө биеийг харахаас ичдэг. Сэтгэлийн гэмтлийн үед бие маш их хохирдог. Ямар байдлаар хохирдог гэхээр биеэ хайрлах тий биеэ жишээлбэл усанд орохдоо жишээлбэл одоо амар хурд усанд ордог. Ингээ хальт ингээд өөрийгөө хүрсэн болоод усанд орчдөг. Яагаад тэгэхээр ингээ жоохон ингээд биеэ ингээд тий хайрлах гад ингээд усанд орох гээд үцхээр нөгөө өөрийнх нь туулсан зүйл нь одоо гарч ирдэг ч юм ингээд шүн хардаар зүудэлдэг эсвэл өдөрт нь ингээд флашбэк гэж ярьдаг тий флашбэк буюу ингээд босон зүйл нь ингээд яг ингээд кино эхэлж байгаа юм шиг нүдний урдуур нь гарч ирдэг ч юм уу. Ийм олон зүйлийн шинж тэмдгээр гарч ирдэг. Тэгэхээр сэтгэлийн гэмтэл зориулсан эмчилгээ гэж байдаг. Олон улсын хэмжээнд бол EMDR буюу eye movement desensitization and reprocessing буюу нэгсэндээ сэтгэлийн гэмтлээс үүссэн ой санамжийг нь neutral болгох буюу desensibilization буюу мэдрэх чанарыг нь багасгах гэсэн үг. Тэр эмчилгээний ажил байна. Бусад өөр бас одоо биетэй холбоотой ажлууд байна. Янз бүрийн тийм эмчилгээний аргууд бол байдаг. Тэгэхээр тэр эмчилгээний аргуудыг авч хэрэгжүүлэхгүй бол үрийн улам дэлдэг тийм маш хор уршиг өндөртэй байх магадaltaй. Ер нь ямар ч хүчирхийллийн төрөл дээр хүчирхийллийг нь улам одоо нэгэсэндээ хүчийг эрчимжүүлдэг хүчин зүйлүүд гэж байгаа юм л да. Тэр хүчийг эрчимжүүлдэг нэгэсэндээ хүрээг нь тэлдэг мэдэрч байгаа мэдрэмжийг улам одоо 20 дахин нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдэд нэгдүгüрт нь юу ордог гэхээр хідэн насанд бас нас ордог. Бага насанд болох тусмаа үлдэж байгаа хор уршиг нь амар их. Хоёрдугаарт хэр их дэмжлэг байсан эргэн тойрных нь хүмүүс дэмжсэн үү ямар нэгэн зүйл хүчирхийлэл ямар ч хамаагүй тий бэлгийн дарамт одоо юу гэдгийг ямар нэгэн хүчирхийлэл болоо гэхэд эргэн тойрных нь хүн дэмжсэн үү байсан уу гуравдугаар эргэн тойрных нь хүмүүс өөрт нь итгэхгүй байх жишээлбэл хүүхэд ямар нэгэн зүйлийг туулаад гэртээ ирээд ээжтэй хэлсэн чи ээж нь заас чи худлаа яриад байгаа тийм болоогүй шүү дээ гэж эсвэл одоо аав нь хүүхдээ хүчирхийллээд эсвэл ээж нь хүүхдээ хүчирхийллээд нөгөө ээж аавтай хэлсэн чинь чи л айгуул үдсэн байлгүй чи л зүгээр байгаагүй лгүй түүнээс юу тийм болж идэв гэдэг ч юм. Энэ өөрийг нь хамгаалах ёстой хүн нь хэцүү зүйлээ болоод зориг гаргаад хэлж яхад урдаас нь итгэхгүй байх нь давхар хүчирхийлэл болоод давхар сэтгэлийн гэмтлийг олж өгдөг. Тэр нь хүчийг бол аимшигтай ихээр ихсэгдэг. Яагаад тэгэхээр тэр нь эргээд би хүнд ч юм хэлж болохгүй юм байна. Миний буруу юм байна. Би ер нь тий ингээд алга болъё гэдэг ч юм. За тэндээс эхлээд ингээд амиа орлох орлогууд гарч ирж болно. Эсвэл одоо өөрийгөө зүсэх одоо тийм зүйлүүд бүх төрлийн одоо өөрийгөө шийтгэх аргууд гарч ирдэг. За дээрэс нь мэдээж түрүүний бид нар ярьсан нийгмийн хүрээнд тэр хүчирхийллүүдийг яаж авч үзтiin тий хэрвээ жишээлбэл одоо тэр Харвардын их сургуулийн болсон асуудал Монголд болсон бол нийгмийн зүгээс бид нар юу гэж авч үзэх вэ гэвэл ихэнх нь харамсалтай нь одоогийн байдлаар нийгэм бол тий байдаг юм гэж шүү дээ тий тэр маань эргээд нөгөө хүнийг тэр байдаг юм зүйлийг би л төвчиж чадсангүй би л одоо туулж гарч чадсангүй эргээд нөгөө өөрийгөө муулах өөрийгөө одоо буруутгах шинжлэл гарч ирнэ гэх мэтчлэн маш олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тэгэхээр хүчирхийлүүлсэн хүний хувьд бол сэтгэл зүйн хувьд маш их дарамт болдог. Тэгтээ гарч болно, салж болно, эдгэрч одоо эдгэрнэ гэдэг маань одоо юу гэдэг өвчин одоо ханиад эдгэрнэ гэдэг шиг эдгэрэх биш шүү дээ. Илүүтэйгээр сэтгэлийн гэмтэл гэж юу юм? Өөрийнх нь босон зүйл нь яагаад ийм шинж тэмдгүүд өгөөд байгаа. За тэгээ дээрэс нь би галзуу хүн биш юм байна. Би ийм мэдрэмжийг мэдэрч байгаа нь тэгээ миний буруу биш юм байна. Би мэдрэхээс ч аргагүй юм байна гэдэг ч юм. Ингээд өөрийгөө ойлгох тусам дээрэс нь саяны хийсэн түрүүний эмчилгээний даргуудыг хэрэглэх тусам тухайн хүн нэгэсэндээ
эдгэрлийн шат руугаа илүү ойртож эхэлдэг. Хохирогчийн сэтгэл зүйдээр энэ нуух одоо хүмүүст хэлэхгүй байх тийм сэтгэл зүй бас байгаад байна тийм. Түрүү бас нэг дурддагдсан пингу тэр тэр сэтгэл зүй хаанаас яаж гарч ирээд байна? Тэр сэтгэл зүй бас тэр нөгөө нэг гэмтлийг уламжтай болох уу яах вэ? Яагаад нууж байгаа гэдгээс шалтгаалах байх. Яагаад нуухыг хүсв? Нуух шаардлага хаанаас гарав? Нууна гэдэг чинь ямар нэгэн байдлаар айдас байна л гэсэн үг шүү дээ. Ил гаргаад хилчих юм бол миний хэлсэн зүйлийг хэн яаж хүлээж авах бол итгэх болов? Айгүй бол итгэхгүй дээ. Айгүй бол намайг буруутгандаа. Тэгэхээр нөгөө хүний эргээд түрүүний хэлсэн хүчин зүйл дээр чирж байгаа бас нэг хүчин зүйл нь юу гэхээр тухайн хүний өссөн орчин, багнаас нь өссөн орчин. Ямарваа нэгэн зүйлийг болоход асуудал болоход тэр асуудлыг ээж авдаа багада хилдэг л байсан байж таараа штэ хинж ямар ч хөвгт байсан гэсэн. Тэгж хэлэхэд ээж аав нь ямар аргаар хариу урвал үзүүлдэг гэсэн. Ихэнхдээ ядраад яах гэдэг юм тэгэл өөрөө шийдээчтэй би яаж мэдтiin гэдэг байдлаар ханддаг байсан уу? Эсвэл тийм үү за наашир юу болсон хоёлаа ярилцъя гэдэг байсан уу? Гэх мэтчлэнгээр энэ бах өссөн орчин, зарчим, сэтгэл хөдлөлийг гаргах эрхтэй юу, эрхгүй юу? Над дээр ирж байгаа одоо эрэгтэй үйлчлүүлэгчдүүд бол маш их тулгардаг зүйл нь. Тэг ингээд манай үйлчлэгэн дээр ирээд би энд байх эрхгүй байхаа. Эрэгтэй хүн чанга байх ёстой шүү дээ. Эрэгтэй хүн уйлахгүй байх ёстой. Эрэгтэй хүн сэтгэл хөдлөлөө амар маш сайн хянах ёстой шүү дээ гэдэг ч юм уу. Тэгээд нөгөө багаас нь ингээд жижигэр ингээд өгцсөн зүйлүүд маань эргээд нуухаас өөр аргагүй болоход магадгүй хүрэгдэг байх. Тэгэхээр түүнээс одоо хүссэндээ би энийг нуучи гэж бол хинч хэлэхгүй байх. Хэрвээ хэлэх гэсэн зүйлийг нь хүлээж авах орчин байгаа гэдгийг мэдэх юм бол ямар ч сэтгэлийн гэмтэл авсан хүн хурж ирээд үннээ хэлгэл баг. Тэр бас хайртай байгаагаас болоод нуудаг бас шалтгаан бас байж болох юм тий. Одоо тиймэрхүү одын жишээ зөндөө байдаг шүү дээ. Ураг садны бэлгийн өвчрхийлэлд өрчөөд юм нуугаад байдаг тий. Яагаад гэд ингээд асуухаар ер нь бол хайртай байсан юм аа. Тэгээд тэр хүмүүсийг шоронд явуулмаар байсан юм аа тий. Тэр хүмүүсийг өвүүлмээр байсан юм аа ч гэдэг юм уу. Иймэрхүү шалтгаанууд хэлж байдаг тий. Тийм, яг зөв. Тэр бас их нөлөөлнө. Яах чаргагүй тий хүүхдүүд хилдэггүй чиний хэлж байгаагаар аав нь ч юм уу ээж нь ч юм уу хүчрхийлүүлсэн хүн эмээ нөгөө нь шоронд явчихъя гэдгээс айдаг. Дээрээс нь хүүхдийн хамгийн хэцүү зүйл нь хэцүүч гэх юм уу айгу эмзэг хэсэг нь яадаг гэхээр хүүхэд өөрийгөө хайрлахад зогсоодог. Ямар нэгэн хүчрхийлэл боллоо гэж бодоход хүчрхийлж байгаа хүнийг хайрлахад зогсоох биш. Өөрийгөө хайрлах хайраа багасгадаг. Тэгэхээр хүчрхийлж байгаа хүн миний аав юм чин, миний ээж юм чин, би зүгээрээ би тийм миний л буруу ах, миний аав сайн хүн, миний ээж сайн хүн. Хэрвээ надад ийм буруу зүйл тохиолдсон бол би л буруутай юм хийсэн байх. Миний л буруу байж таарах нь гэдэг ч юм. Ээж аавын хайрыг бол үүсэх амар хэцүү хүүхдэд бол тэр тусмаа хүүхдэд. Ингээ бодохоор яа хүүхдтэй хөөрх шүү. Тэгээд хүүхэд насн дээр бас ингэж явж байгаа л тэгээд том болоод нас бид хүрсэн хүмүүс тэр хүчрхийлэгчдийн хохирогч болохоор тэр нөгөө нэг хамгийн их айдас зүйл нь нийгмийн дээр дарамт шахалт байдаг баг. Тэгээд түрүү нөгөө сэтгэл санааны гэмтэл гэдэг одоо зөмөр ярьсан шүү дээ. Тэрэн дээр одоо бид тавийн дунд бол яг хуйлч хүн бол байхгүй. Гэхдээ яг аль аль нь л яг энэ сэдвийн талаар ярих гэж байгаа юм чинь бас жоохон харлаа тий. Үзлээ юу байд юм байна гэд хайж уншлаа. Тэгээд таньдаг мэддэг хуйлч хүмүүсээс асуулаа. Зарим нь буруу байж магадгүй. Гэхдээ Монгол улсын одоо хууль гэж цагаан цаасан дээр хараардсан хуулийн дээр болвол нь яг сэтгэл санааны гэд бүр тусдаа заасан бүлэг бол байдгүй юм байна. Иргэний хууль дээр саяхнаас иргэний хуулийн 497 дугаар зүйлээр сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй гэж саяхан орсон юм байна. Бор хэдхэн жилийн өмнө юм уу та. Тэгээд интернетээс хайж явдал нь яг 21 онд байсан 22 онд нөхөн олгороо олгодог болгоно гэж биччихээд 24 онд дахиад нэг мэдэн дээр болгоод нөхөн олгороо олгодог болохоор ажиллаж байна гэснээс өөр юм бол байдаг юм байна. Тэгээд яг хэд хэдэн кейс дээр бол нөхөн олгор олгосон тийм кейсүүд бол сүүлийн үед гарч байгаа. Гэхдээ одоо бидний мэддэг Европт ямар байдیں۔ Тэ Америкт ямар байдیں۔ Гэдэгтэй бол нь харьцуулшгүй хитэн 10 жилээр бол нь явд юм байна. Тэгээд тэрэн дээр харж ирсэн чинь эргээгүй хуулийн тусгай анги гэж байд юм байна. Тэрний 10, 11, 12, 13, 14 дугаар зүйл анги дээр ер нь бол нь яг энэ хүчирхийлэл энэ дөрөвдүгээр зүйлүүдийн заалтууд байгаад хамгийн чухал заалтууд нь бол 11, 12 юм шиг байна. 10 дугаар зүйл анги нь болонгот амь насанд хүрэх гэдэг юмнууд ороод 11, 12 дээр тэр бэлгийн эрх чөлөөний халдшгүй байдлын эрх хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг зүйлүүд байж байгаа. Эндээс би аягүй сонирхолтой юм харсан.
харсан. Айгүй сонирхолтой бас айгүй хамгийн гонигтой зүйлийг олж харсан. Тэр нь Монгол улсад 2017 оны 5 сар хүртэл бэлгийн дарамт гэдэг хууль зүйл байсан юм байна. 12-5 12 нь болонгууд нь хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг юм байна. 12-1 нь хүвчин, 12-2 нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, 12-3 нь бэлгийн үйлчлэг, 12-4 нь бэлгийн дарамт, 5 нь 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох, 6 нь болохоор биеийн үнэлэхийг зохион байгуулах гэж ийм 6 зав үзүүл ангитай. Тэгсэн чинь 2017 оны 5 сард бэлгийн дарамт гэдэг зүйлийг аваа хийсэн юм. Тэгээ одоо Монголд бэлгийн дарамт гэдэг зүйл бол байхгүй. Тэрийг бол ингээд хуулиас аваа хийсэн. Эргүүлээд оруулна гэсэн оруулаагүй. Бүр амар сонирн байгаа сте. Тэгэд бүр ингээд гахаад. Гү тэгээд одоо ингээд миний нөгөө түрүүний яриад байсан. Яагаад ингээд намайг ингээд унтчихад хурж ирээд миний биеийг орсдож байгаа юм бэ? Энд чинь тэгээд бэлгийн дарамт гэдэг үг нь зүйл ангитай бол арах юмс надад санагдаж байгаа байхгүй миний тархинд. Тэгэхдээ үйл нь үйлдэггүй штэ. Чам руу эргэтнээ хийсэн үү хийгээгүй. Яг бүр аргаа баруулна. Төрчлийн хуулиар оруулж болно гинэ. Төрчлийн хуулиар хүний бие хурж одоо дарамжилсан гэдэг утгаар нэг 100,000 төгрөг юм уу 200,000 төгрөг торгуулна. Өөр байхгүй. За тэнгүүтээ бүр ингээд хараад нь жаагаа хөдөлмөрийн хууль гэж байт юм байна. Хөдөлмөрийн хууль дээр нь болуулна ажлын байранд дэх бэлгэдийн дарамтыг хориглоно гэдгийгсэн нэг заалт байт юм байна. Тэгээд юун дээр иргэний хууль дээр болонгууд нь бас олон нийтийн газар болсон тийм нөгөө доромжийн үед энэ төр зүйлийг хориглоно гэх. Тэнгүүтээ тэр private орчинд болсон одоо яг энэ хуулийн заалтаар нь яриулна. Тэр хүн ажлаас гадуур бид нар бөөнөрөө зугаалж явж байгаа тэр хүн би зүгээр найзууд ингээ ажлынхаа даа тий гой хайфанд байж агаад за унтлаа гэд ороод унтчихад намайг орж ирээд оролдоход нь тэр хүнд бол Монгол улсын хуулийн зүгээрс бол ер нь хохнээ. Чи дурандаа л явсан чи дурандаа л би энэ дөрвөлжлээ гэж үзэх гэдэг юм шиг шүү дээ. Аимшигтай. Тийм энийг харж нэлээд хямарлаа. Тэгэхээр наа чи юусэн тэр бие махбодоос гадна бүр тэр сэтгэл санаа манай бүр ярихдаггүй юм шүү. Чи сэтгэлтэй байсан юм уу гэ тий юу яриад байгаа. Сэтгэл санааны хохирол. Тэгээд хамгийн бас амар зүйлээс нь 12-5 дахь тэр 16 нас хүрээгүй хүнтэй бэрхлэгийн харилцаанд орох хориотой гэдгийгсэн байсан шүү дээ. За тэрийг харсан чинь за ингээд 16 настай нөгөө насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй байсан тохиолдол бол окей гинэ. Мэдэх боломжтой байсан гэдэг үг бас байд юм байна. Хэрвээ тэрийг мэдэх боломжтой байсан гэдгийг нотолцвол юу хэрэгтэнгээр татах юм байна. Тэгээд за шийтгэл нь юу вэ? Тийм шийтгэл нь юу вэ гэсэн чинь 6-аас 1 жилийн ял эсвэл 451-ээс 5401 хүртэл мөнгөнд оргуул 451 гэд би гайхаад нэг чинь юу юм бэ надад гэд нөгөө хуульчдаас асуулаа л да. Тэгсэн чинь нэг чинь 1000 төгрөг гэж байна. Тэгээд энэ мөнгө нь улс руу орно. Хохирогчд нэг төгрөгч 1000 төгрөг 100 төгрөгч орохгүй. Йоо. Йой. Хямармаар юм байна надад ч баста. Харин бүр энийг ч сонсоод бүр гүн. Тэгэхээр манайх ч бүр угаасаа тэр бэлгийн хүчирхийллийг бүр дэмжиж байгаа юм шүү те. Наа чин бэлэг эрхтэн чам руу явж ороогүй л байгаа үзээ. Тэгэхээр ч одоо юу гэсэн вэ? Байнгын давтамжтай бэлгийн дарамтанд өртөж байгаа хүн ийм болох гээд шүү гэд анхааруулад хэлж байхад за яг орсон хойно нь л арга хэмжээ авъя гэдэг юм шүү наа чин. Тийм. Тэр нөгөө нэг бэлэг эрхтээ орох гэдэг энэ дээр нөгөө нэг 12-1 буюу хүчин дээр нь хүний хүсэл зорилгын эсрэг бэлэг эрхтэн орох үед гээд тусгаад өгсөн байт юм байна л да. Тэгэнгүүт яг хөө тэр нөгөө нэг хууль идэж одоо үгэн дээр нь л тоглолт хийдэм байх шүү дээ. Тэгээл ерөөсөө бэлэг эрхтэн ороогүй наад ч юм бол хүчин биш ээ гэл ингээл авах юм байна. Тэр нөгөө нэг дарханд болсон нэг хэргийн жишээ яриадсэн шүү дээ тий. 10 эмэгтэй нэг залууг хүчирхийлээд амь насанд нь хүрсэн тохиолдол. Тэнгүү тэр хохирогч залууг болохоор ер нь бол дахиад хохирч яаж байгаа юм гэхээр бэлэг эрх нь тэрэн лөө ороогүй гэдэг байгаа байхгүй. Яа тэгвэл тэр залуу өөрөө бэлэг эрхтэн те. Эмэгтэйчүүдэд бол одоо наашаа гараад ирсэн бэлэг эрхт орох юм байх. Тэгэхээр тэр хүчирхийлэл үйлцсэн эмэгтэйчүүдэд ямар ч одоо ял зэмлэл байх юм шиг бол авчиж байгаа сте тий. Тийм баг. Тэр нэг тийм амар хэрэг болсон. Тэнгүү тэрнээс одоо саяны буйнагийн асуудаг тэр хохирогчийн юу гарч ирж байгаа байхгүй. Тэр хүн одоо ингээд амь насаараа хохирсон байж штэ тий. Тэгээ тэр мэдээ гарсан юм байна. Тэр одоо яг хизээний хэргийг бүгд вирусоо олж хараагүй. Гэтэ тэр хүний ярьж байгаагаар. Тэгтэл манайхны одоо би ч гэсэн Монгол хүн шүү дээ. Манайхны ингээд бүлээн авж байгаа байдал нь ха юм сүртэй ямар арчаагүй өстө барыг жаргаал хүрсэн юм биш үү. Тэ одоо юу яриа тэ юу болоод байгаа юм бэ. Одоо тэнгууд эсрэгээрээ нөгөө цоврах гэдэг одоо залуучууд яриад байгаа шүү дээ. Цоврн тэрийг ингээд савтаж яваад цоврцсан. Дурантай бол өөрөө хурж ирээд цовруулж яа амар юм бэ. Тийм ер нь бол бидний үеийн тэрнээс ч өмнөх үеийн залуучуудад бол одоо залуучууд гэдэг эрдэнэ эмэгтэй
хэрэгтэй бүгдээр л орж байгаа шүү дээ тий. Тэр нийтлэг наа яриач юм бол байсан. Одоо юу гэдгийг тэр охиныг сте авчирч байгаа л тасалж байгаа л тэдүүлээ аруулаа хідүүлээ цуварсан шүү дээ гэдэг ингээд бахархаж ярьж байгааг бол би олонтой сонсчихсон. Тийм. Тэгэд стил өнөөдрийг үрдэл бид нар чи одоо 2026 онд амьдарч байна. 21-р зуунд амьдарч байна тий. AI яасан ийсэн хөгцсөн пүүст технологийн 900 тэгчээд өнөөдрийг хүртэл ядаад энэ хийсэн хэрэгээ ингэж багталтайгаар энийгээд яриад сууж ийн гэдэг ямар амар юм бэ тий. Бүр ихэр хэлэг үг байхгүй байхгүй. Тэр хүний эрхийн мэдрэмж гэдэг зүйл хаана байна? Одоо ингээд тэр ярьж байгаа хүмүүс чинь бол надад манай үеийн хүн бол бүгд хүүхдтэй болчихлоо шүү дээ тий. Тэнгүүд өөрөө хүүхдтэй хүн байж иж хаад дурандаа хурж ирэл тэр тэгэл совцсон шүү дээ. Би манчин бавцсан шүү дээ. Би шаацсан шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Тэгээ миний хамгийн бас амар имзэлсэн өөрөө одоо юу дээ 20 морьтой төрсөн юм байсан. Тэгээ 32 морьтой эмэгтэй. Би 16-наас хүрээгүй юм болоогүй тийм бандтай унтахыг хүсдэг. Ингээд тас хөхрөөд яриад байгаа байхгүй юу? 12 настай хүүхдүү. Өөрөө бол өөрийнх нь охин 12 настай байгаа байхгүй юу? Тэгчээд би 16-наас хүрээгүй болоогүй тийм хүн бандтай унтахыг хүсдэг гэдгээд энийгээд яриад байгаа байхгүй юу? Бид нар чинь нийтээрээ сэтгэл зүй чи яац юм бэ ир юмгүй. Нийтээрээ сэтгэл зүйн хувьд ийм амар доголдолтой, ийм амар хүний эрхийн мэдрэмжгүй, ийм амар яагаад яг юун дээр алдаад ийм болчихоо бид нар. Миний амьдарч байгаа орн нь Франц. Франц оронд болохоор яг энэ саяны пингүүгийн хэлж байгаа тэр юу дарамт гэдэг зүйл дарамт дайралт гэдэг зүйл Францд бол байдаг. Тэгээ Монголд байхгүй нэг тийм амар харамсалтай айгу юмшигтай сонсогдож байна. Яагаад тэгэхээр тий яг Францын хуулиар бол Монголын хуультай ижилхэн нь ямарваа нэгэн байдлаар хүний эндэн эрхтэн лүү тэрэнд нь ам хилүү тэ өтрээ за тэгээд анус энэ гурав руу ямар нэгэн байдлаар бэлэг эрхтэн оруулах өөр зүйл оруулах за заримдаа одоо зарим гарч исэн аимшигтай үйлдэлүүд бол жишээлбэл одоо юуны виноны шилийг одоо анус руу хийдэг ч юм уу тийм аимшигтайгаар хүчрхийлж байсан хүмүүс бас байна л да. Их мэтлэн тэд нар бүгд хүчрхийллийн хэлбэрт ордог. Тэгээд юуны бэлгийн дарамт буюу бэлгийн дайралт гэдэгт нь юу ордог вэ гэхээр зөвшөөрлгүйгээр мэдээж нөгөөтгөн чинь бас зөвшөөрлгүй шүү дээ. Зөвшөөрлгүйгээр хүний эрхтэнд хүрэх мөм тий одоо бөхс өгзөг юу гэдгийг бүх газар руу хүрэх эднэр бол одоо бэлгийн дарамт дайралт гэж ялгаж авч үздэг. Тэгээд бас нэг зүйл нь ярьж чадсангүй зүйл нь хангалттай сайн ярьж чадсангүй зүйл нь юу гэхээр яг бэлгийн хүчирхийлэл одоо хүчирхийлэл гэдэг зүйлд заавал бэлгийн ч халбгүй ер нь хүчирхийлэл гэдэг зүйлд өртөж байгаа үед хүний тархинаас гардаг одоо амьд гарч үлдэх нэг арга хэмжээ байдаг. Зөндөө олон арга хэмжээ байгаа л да. Эхлээд хүн жишээлбэл ингээд зүгтах гэж үзнэ, тэмцэлдэх гэж үзнэ, зүгтаад болохгүй, тэмцэлдээд болохгүй, зүгтах арга байхгүй тохиолдолд freeze буюу тий ингээд хөлдөө байдалд ордог. Ингээд тэр хамгаалах механизм нь юу гэхээр дайрч болохгүй тий нэгэсэндээ тэмцэлдэх арга байхгүй, зүгтах арга байхгүй, уулахаас өөр аргагүй болцсон тэр тохиолдолд тэр болж байгаа зүйлийг болоогүй мэтэр нэгэсэндээ төсөөлөхийн тулд юм хэлж чадахгүй, хөдлөхгүй тэр чигээрээ зог тусдаг. Тэгээ энэ зог тусах арга өөрөө зог тусах энэ маань өөрөө бол тий ингээд хамгаалах механизм яа тэгэхээр хүний биеийн дотор кортизол, адреналин бүгдээрээ маш ихээр идэвхжсэн байна. Ургал мэдрэлийн тогтолцоо аимшигтай ихээр идэвхжсэн. Хэрвээ кортизолын төвшин улам ихсэх юм бол зүрхний шигдээс болох хүртэлх тийм аюулт учирч болох учраас нэгэсэндээ хүний биений зүгээс өөрөөс нь гаргадаг өөрийгөө хамгаалах механизм буюу өвдөлтийг мэдрэхээ байх. Хүний бие өөрөө опоидыг зарим төрлийн опоидуудыг ялгаруулдаг шүү дээ морфин байна. Гэх мэтлэнгээр өвдөлтийг мэдрэхгүй байх энэ тисэх чадваргүй тисэх боломжгүй зүйлд би баймааргүй би өөр тийш явмаар байна гэдэг ингээд dissociation буюу өөрийнхөө биеэс гарч явах үзэгдлүүд гарч ирдэг. Хон зүйлийг болж байгаа зүйлийг яг кино үзэж байгаа юм шиг эсвэл одоо болж байгаа зүйл нь удаашруулсан байдлаар гэдэг ч юм. Энэ эдгээр хариу урлууд цаашлаад маш их нөгөө нэг өдөр тутмын амьдралд айгүй их асуудлыг үүсгэж найз нөхдийн холбоон дээр жоохон ингээд хүмүүстэй харилцаж явах үедээ жишээлбэл одоо сэтгэлийн гэмтэл болох зүйл 10 жилийн өмнө болсон байлаа гэж бодоход 10 жилийн дараа найз нөхдөйгөө ярилцаж явах үедээ нэг мэтгэд биеэсээ гараа авчдаг. Нэг мэтгэд тэр орчин дотор байхгүй, ой санамж байхгүй, юу ярьж ийснэ мэдэхгүй эсвэл автобусанд суугаад буух буудлаасаа нэлээд хол ч юм уу тэг гих мэтчлэн ингээд айгүй олон үр дагаврууд байдаг. Тэгэхээр энэ магадгүй хүчирхийллийн дараа гарах үр дагавруудын талаар дахиад нэг подкаст хийж ярьт юм болов уу гэж бодож байна. Тэгэхгүй бол бас хангалттай биш шиг санагдаад байна л да. За баярлалаа бүгдэнд. Тэгээд харамсалтай нь гарахгүй болохоо л тэгээд
Дараа уулзтлаа баяртай. За зөндөө олон гоё мэдээлэл өгсөнд маш их баярлалаа Ядмаа. Зүгээр гоо. Баярлалаа. За баярлалаа Ядмаа. За За баярлалаа баярлалаа Ядмаа. баярлалаа шүү. За. За. За баяртай. За баяртай. Ука түрүү ямар жишээ ярих гэсэн бэ? Тэгээд би дараа нь сэдвээ жоохон өөрчлөе гэж бодлоо. Нэг түүх сонсч ирсэн аахгүй юу. Тэгээд Ядмаагийн түрүүний ярьсан зүйл дээр гинт тэр санаанд орж ирээд багштаа хүчндүүлсэн эмэгтэй талаар байгаа аахгүй юу. Яг уу хэрэг үүсгээд багш нь шоронд явсан. Өөрөө ингээд сэтгэл зүйчдэр очиод идэгсэн тий. Гэтэл бүх юм дууссаны дараа бүх юм эхэлсэн гэж байгаа аахгүй тэр эмэгтэй хувьд. Яасан мэ гэсэн чинь тэр үйл явдлыг нь эргэн тойрных нь бүх хүмүүс мэддэг болсон. Тэгэнгүүтлээ одоо юу гэдэг найз нөхд нь өөрийг нь бүлэдэж эхэлсэн. Иймэрхүү зүйлтэй холбоотой байгаа найзтай баймааргүй байна гэж хэлсэн тийм. Тэгвэл хүмүүсийн хандлага нь өөрчлөгдөж эхэлсэн гэх юм уу. Тэгээд ерөөсөө тэр Монголд ерөөсөө байх ямарч боломжгүй болсон. Зарим нэг эрэгтэйчүүд тэрийг нь далимдуулж өөрт халдлага дараа хийж исэн гэдэг ч юм уу. Гэх мэтчлийн ийм зан үйл явдлууд нь дараа нь өрнсөн. Тэр эмэгтэй бүр эцээ хүртэл тисээд ингээд Монголд амьдрий гэд бодсон ч ерөөсөө тайван байлгаагүй. Тэгээд тэр эмэгтэй эцсийн сонголтод гадаад явж амьдрах. Тэгээд тэр харин санаанд ороод хичнээн идгсэн хичнээн юу яасан ч гэсэндээ нийгмээрээ нийтээрээ ингэж хүнийг ийм байдалд оруулдаг юм биш үү? Зөвхөн ийм зүйлээс болоод гэд бодчихлоо. Жинхэнэ биелгийн хүчирхийлэгчээсээ салсны дараа нийгэм нь эргэн тойрны хүрээлэл нь тэр чигтээ дахиж хүчирхийлж эхэлж штэ тий. Харин энэ тэгэхээр хүчирхийлэл гэдэг чинь ганц хүний асуудал биш, нийгмийн асуудал. Тэгээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь одоо нэг систем нь бол энэ хууль юм байна гэдгийг гэж ойлгоод байна л да би. Тэрнээс гадна хууль ганцхан хангалттай биш. Хуулиас гадна бас бидний сэтгэл зүй, сэтгэлгээ бас их чухал юм байна гэж ойлгоод байна л да. Яаж бид нар өөрсдийнхөө сэтгэлгээг өөрчлөх үү гэдэг нь бол одоо ярьж эхлэх, сонсож эхлэх, тэгээд илчилж эхлэх юм уу тийм тий. Энэ зүйл байгаа даа. Тэгээд манай одоо Монголд бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь одоо систем нь зөвхөн хууль юм тий. Мэдээлэл түгээх одоо тийм сувг, тийм зүйл байхгүй. Бусад улсад яаж шийддэг вэ гэхээр ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллийн талаар ажилд орсон хүн болгоно сургалт орд юм байна л да. Тэгээд би саяхан тийм сургалт авсан талаараа ярмаар санагдлаа. Тэгээд тэр сургалт нь 3 жил тутам ч юм уу тий. Дахин ингээд шинжилж орж идэг. Тэр сургалт нь шинжлэгдэж идэг. Өөр кейсүүд орж идэг тий. Тэгээд тэр үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар яригдж идэг. Айгуу сонирхолтой тэр хичээл дээр хүнд кейс орж ирэхгүй юм л да. Хүн кейс орж ирж байгаа. Би ч нөгөө эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа болохоор ингээд хурлаас өмнө 10 минутын өмнө би ингээд хурлынхаа өрөөнд орж ирж байгаа юм. Видео үзүүлж байгаа юм тий. Тэгээд видео ороод ирсэн чинь манай ажлын хүмүүс 2 дугаар суугийн яриа өрнүүлсэн. Намайг ороод ирсэн чинь миний нэрийг оруулсан дахиад үргэлжлүүлж байна. Тэгсэн чинь нөгөө видео зогсоод та яах вэ гэдэг 4 сонголт гарч ирж байгаа. Ярианд оролцохгүй тэгээд дарагтаа очиж хэлнэ. Айл эсвэл хөнгөн жок хийгээд тэгээд ярианд нь оролцсон гэдэг нэг сонголт байгаа. Айл эсвэл та нар ингэж ярьж болохгүй шүү дээ энэ өрөөнд гэж хэлж болж байгаа юм тий. Айл эсвэл шууд мэрэгжлийнхаа ярианд оролцоод мэрэгжлийнхаа асуудлыг тавиад явах бас нэг сонголт. Тэгээд нөгөө сонголтыг нь би дарж үзлээ л дээ. Шууд дарагтаа очиж хэлнэ гэдэг дараа хийчихлээ. Тэгсэн чинь нөгөө видео чи үргэлжилж байгаа. Маргааш өглөө нь ингээл ажилдаа ороод ирсэн чи хүмүүсийн царай айгуу сонь. Эргээл харж байгаа нүднүүд нь айгуу сонин харцаар хараад үргэлжилж байгаа. Тэгээ энэ сонголт хамгийн зөв сонголт биш гэсэн тийм хариулт гарч. Дараа нь нөгөө нэг хөнгөн маац хийгээд тэр асуудлыг өнгөрөөе гэсэн тийм сонголт байгаа ш. Тэр сонголтын дараа хийсэн. Тэгсэн чи маргааш ажилдаа ороод ирсэн чи дараг дуудчихна. Чи юу ярьсан гэдэг юм аа чигдэр гэж явчихж байгаа. Тэгээ тэр сонголт бас зөв биш болчих. Тэгээ дараагийнх нь ажил хэрэгч байх нь хамгийн зөв сонголт байсан. Та нар ингэж болохгүй шүү дээ гэж хэлчихдэг байхгүй. Шууд тэнд нь стоп тий. Та нар хэлж болохгүй шүү дээ гэлээ хэлсэн чинь хүн болгоно одоо ингээд тэр хүнээс ингээд зай барьчих жах тий. Тэр бас хамгийн зөв сонголт биш байсан. Хамгийн зөв сонголт нь бол шууд ажил хэрэгч яриандаа орох. Тэрийг нь тооохгүйгээр ажил хэрэгч яриандаа орох тийм сонголтыг зөв гэж тэр хичээл зааж байгаа юм. Гэхдээ тэр хичээл тэр видеонууд бүгдээр айгүй их юм бодуулсан тийм хичээл байсан. Тэр одоо нэг нийгмийг өөрчлөхийн тулд тэр мэдээлэл байнга өгч явах хэрэгтэй. Ажилд орсон хүн болгонд өгч явах хэрэгтэй. Ажилд орчоод хэсэг байж байгаа хүмүүст ч бас өгч явах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Та нар юу гэж бодож? Тийм маш зөв. Ер нь бол ажлын байр, боловсролын байгууллага тий багш ажилчид хүүхдүүдтэй иймэрхүү мэдээлэл хүргэх тий. Тэгээд бас энэчээ бас би нэг сонирхолтой юм харж байсан. Манайхаар бол хороо дүүргүүд дээр нийгмийн ажилтнууд байдаг тий. Тэд нэр бас ингээ хөгшрөн хүмүүсийг хүчрхийлэлд одоо ялангуяа бэлгийн марамтанд өгчдгүү гэж боддог тий. Манайхаа нийтлэхээр тийм хүмүүс бас өгч идэг. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэд нар дээр бол одоо ингээд эмнэлгийн ажилчид орж байгаа штэ тий. Нийгэм хамгааллын янз бүрийн ажилтнууд орж байгаа. Тэднэрийн зүгээс бас авах ингээд бэлгийн дарамт шалтанд бас өртдөг гэж байгаа хгүй тэр хүмүүс. Тэгэхээр тэднэр дээр ялангуяа бас ажиллаж идэг хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүс дээр ямар ч насны ямар ч одоо хүсний хүмүүс очиод бас энэний талаар тодорхой мэдээлэл авч тэ хэлж ярьж цааш нь дамжуулж болдог. Тэрийг одоо тухайн байгууллага заавал шийдвэрлэх тэр тухайн
толгойн хүнд мэдээлэл олгох заавал үүрэгтэй байт юм билээ. Одоо бас миний байгаа газар бол одоо яг тэр төрлийн мэдээллийг бол аюу сайн хангаж өгдөг. Тэгээд би бол нэлээд мэдээлэл сайтай гэж би өөрийгөө ойлгож байсан чинь сүүлд бас нэг анзаарсан юм нь бас жоохон нутмаг байгаа юм байна гэж утсан. Одоо ингээд хүн хайраа илчлээл тэ одоо юм дуртайгаа илэрхийлэл биед хүрээлтэй өвдөг юм нөхөрсөг байдлаар ажлын одоо найзууд нөхөрсөг байдал үүсгэж байгаа юм шиг хэрнээ цаана арай жоох өөр агуулгатай. Одоо тийм sexually тийм жимшигтэй миний мэдрэмжээр бол гэхдээ бас гүү ах гэж гордмоор. Тэгээд одоо яриа өнгө аяс нь бол дандаа сеттгэнсэн өнгө аястай байх маягтай тий. Тэнгүүд би бас өөрөө жоохон төөрөгдөлд ороод за би хүнийг бас арайч муухай бодож магадгүй гэж бодоод нэг найзаас асуусан. Тэгэхэд бол яг адилхан бас Монгол эмэгтэй учраас за зүгээр штэ ер нь бол энэ тентгийн ажлын байран дээр очиход иймэрхүү өдөр болгон 8 цагаа хоорондоо өнгөрөөж байгаа хүмүүс тиймэрхүү төрлийн маазра тий ийм хөнгөн байх үйл явдал бол байна штэ. Тэр нь одоо юу гэдгийг бүр бэлгийн харилцаанд орох дотносойхоо самраг мамраг болдгоо юм бол ер нь тэр хөнгөн байдал бол их зүгээр штэ гэсэн тийм хэлсэн байхгүй тий. Би бүр гайхаад би бүр ингээд амар юмыг хөндрүүлж болгоод юм болов гэхээр хэд одоо мэрэгжлийн одоо тэр сургалт одоо тий ажлын байрны бэлгийн дарамт гэсэн сургалт мургалтаа авахаар яг л биш л болж таарад байгаа байхгүй. Тэгээд юу гэж шийдсэн бэ гэхээр Буйнагийн бас энэ хэлж байгаа шийдвэрийг бол авсан. Ер нь бол бүх тал дээр ажил хэрэгж байх тий. Тэр бас юм ойлгомжгүй юм шиг надад санагцахгүй. Тин чи ажиллаа иймэр байхад дахиад сеттгнэх гэдэг дахиж нэг юм таск гарч ирээд хахаар гайхаад байгаа. Би одоо өмнө маань миний ажлын өчнөө таск байж хахад тэгээд нэг хүнтэй сеттгнэх айлгүй так гэдэг би таскийг хийх ёстой болчиход хахаар гэд ингээ гайхаад би одоо тэрийг хийх ёстой юм багтаа. Уул нь хиймээргүй байгаа байхгүй тий. Би хүсэхгүй байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээс ирж байгаа тэр юуг яаж стоп болох вэ гэхээр яг л мэрэгжлийн байх ёстой тий. Одоо хатуу одоо чанга ер нь бол тийм хүтэ хөндөй байх л тийм л юу юм бэл дээ. Ер нь бол тэрийг ингэж харилцааг зохицуулахад. Ердөө буйна гаргалгааг асуугаад байна гэж ойлгож байна тий. Тэгээд Европоос 10 жил бас тийм хичээлүүд аягүй ордог. 10 жилээс нь хулаад за энэ юу юм? За энэ хүний ирэх байна. Энэ чиний одоо ингэх ирэх байна. Тэрнээсээ гадна чиний өөрөг юу байна? Чиний өөрөг чинь юм байна. Чи ингэж болохгүй, тэгэж болохгүй гэвэл ингээд хуулиар нь заагаад хүчж байгаа нь. Тэгээд манайхтай харьцуулбал арай жоохон ялгаатай болов гэж хараад байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө саяны бидний ярьсан бүх гэмт хэрэгүүд тэр бүх асуудлууд бол багаас нь тэдгэр зүйлээд энэ болдог зүйл, энэ болдоггүй зүйл гэдэг зөв буруугийн заагийг багаас нь тавьж өгөөгөөс үндэслээд болоод байгаа зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө багаас нь гэр бүлийн ч нөө одоо энэ сургуулийн боловсролч гэдэг юм уу энэ зүйлийг яаралтай оруулж өгөхгүй болвол нь өнөөдөр бид тэр одоо нэг хохирлын амсаал байна те тэр одоо залуу тэнд энэ буруу үйлдэлийг ингэж зүгээр штэ зөвхөн гэж авсаар байгаа тэр үйлдэлийг хийсэн байна. Солонгост ч гэсэн сая 2 3 залуучууд тэгж байгаа баригдсан бас нэг түүх байгаас байгаа те. Тэгэхээр ингээд нөгөө залуучууд маань тэр буруу хөвслээрээ гадаад улсад очиод ингээд хайрын амьдралаа ингээд хоёр хорны цаана өнгөрөх юм яваад байна. Тэгэхээр багаас нь харуулмаар байна гэсэн санаатай л юм байгаад байна л да. Угад гаргалгаа байна. Түрүү нөгөө нэг гэр бүлийн хүчирхийлэл ярьсан дээр нөгөө зарим нэг найзууд маань хилээд өгөөрэй, яриад өгөөрэй гэсэн нэг тиймэрхүү утга санаа гэсэн хэлсэн. Тэгээ тэр нь юу байсан бэ гэхээр эмэгтэйчүүдээс эрэгчүүдэд ирдэг, нөхрүүдэд ирдэг тийм хүчирхийлэл маш их байдгийн шүү. Эрчүүд болохоор ерөөсө хилдэггүй тэр хүчирхийлэл байна гэж огт хилдэггүй. Харин тийш дээ тэр эрэгтэй хүмүүс бид нар чинь дандаа л хүчирхийлэлтэй байж байдаг шүү дээ. Энэ асуултыг үзд баярлалаа. Тийм нэг онцгой яг ойлгож авах юм бол эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ ямар ч хүсний хүн бэ те. Дэлхэн эрэгтэй 50-50 гэдгийг ерөөсөө аль аль нь олж анзаармаар юм шиг байна. Эрэгтэй нь илүү их давуу эрэгтэй эсвэл эмэгтэй нь илүү давууч гэдэг юм. Ямар нэгэн хин нэгнээсээ илүү давуу, мундаг, чадaltaй ч гэдэг юм. Тийм ойлголт бол ерөөсөө байхгүй те. Яг л адилхан хүн гэдэг нь одоо тэр суурнаас л авч үзмээр юм шиг байна. Тийм. Гэхдээ нөгөө эмэгтэйчүүд илүү их хилдэг юм байна л да. Одоо нийгэмдээ гарч ирж байгаа жишээ болно те. Чүүдээс эмэгтэйчүүдэд нэлээд гарч ирдэг. Тийм болохоор нөө нийгмээрээ тэрийг илүү мэддэг гэх юм уу. Гэтэл яг эсэргээрээ бас эрчүүд ч гэсэн хүчирхийлэл хүртдэг. Тэрийг одоо нуудаг те яадгүй л нөгөө эр хүн биш болчин шалчгаар болчин гэдэг ч юм уу те. Нэг бол нэг гүндүүгүү байх хэвээр. За олон юм яриад явах те гэдэг нэг тийм нэрний доор өөрийгөө ингээд нуучдаг. Гэтэл яг ясамн дээр эмэгтэйчүүдээс маш их хүчирхийлэл ирдэг. Хил амны те бүр наад захын хүчирхийлж одоо хоол ундыг хийж өгөх байх ч юм уу те. Нэг бол ингээд чив чимээгөө дуурахгүй байх ч юм уу те. Эднес ч бүгд
бүгд хүчирхийлэлд орчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг бас хэлээд өгөөрэй гэж нэг найз маань хэлсэн байгаа. Харин тий одоо ингээл өөрөөдөө хүчирхийлэх гээд ярингууд эмгтээчүүд л тэгэл ингээл гэдэг хүн бол хүмүүс энд ороод байгаа байхгүй тий. Тэнгүүд хүчирхийлэлт эрэхтэй хүн ч гэсэн орно ш. Хүн дээрээ хийж байгаа үйлдэл юм чинь энд бол ил юм гэдэг нэг ялгаа бол байхгүй. Эмгтээ хүн ч гэсэн хүчирхийлэгч, эрэгтэй хүн ч гэсэн хүчирхийлэгч, эмгтээ хүн ч гэсэн хохирогч, эрэгтэй хүн ч гэсэн хохирогч байгаа даа. Одоо сүүлийн үед харин яг энэ угагийн ярьж байгаа кейсүүд бүр амар их илүү болж байгаа юм санагдаж байгаа. Ялангуяа энэ 10 жилийн хүүхдүүд дээр ангийнхан бэндрийг зоддог, дээрлэгдэг тий толгой төрөөгөө нүддэг чи миний цүнхийг заавалжгүй барьж явж эрэхтэй юм чи. Тим хандлагууд ингээд одоо хүүхдүүд дээр гарч ирж байгаа байхгүй. Одоо тэгтээ түрүү нэгэнт бид нэр нөгөө гендерийн асуудал гэд яригадаад эхэлсэн. Тэгэхээр одоо ямар нэг зүйлийг ирэв гэж ярихаасаа илүүгээр хүн гэдэг утгаар нь бүгдийг нь хараад хүн амьдрах хэрэгтэй, хүн эрүүл орчинд өсөх хэрэгтэй тий хүн чирхээлэд өртөхгүй байх хэрэгтэй гэдэг талаас нь хараад ир юм гэлтгүү бүгдээрээ нэг хайрлая тий. Одоо бид нар бүгдээрэнд нь асуудалтай бол бүгдээрээ тэрийг шийдъя тий бүгдээрээ сэтгэл судлаачтай уулзъя, ярилцъя тий. Миний тарих юу болоод би юу яагаад ингэж би болохгүй юм бодоод байна тий. Одоо педофилууд нэг тийм кейс байдаг шүү дээ. Миний тарих болохгүй байгаад байна. Би ингэж энэ үйлдэлийг хиймээргүй байна. Тэгээ миний тарих нон стоп энэ хүнд орж ирээд байна. Биний бие хүсээд хамагдсан организм ингээд өсөөд байна. Гэхдээ би хиймээргүй байна гэд уйлаад ярьж байгаа одоо тийм залуугийн нэг кейс байдаг байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг хүний тарих тийм ухаантай шүү дээ. Би болохгүй зүйлтэй хийх гээд байна гэдгийг бид нар мэдээд байна шүү дээ. Тэгэхээр тийгээд өөртөө анхаарал тавиад өөрөө өөртөө ажилтдаг байяа л гэж юу нь бол уриалмаар байна. Тийм тэгээд ер нь өөрсдийгөө аягүй сайн зөвөр илэрхийлдэг л болох нэг тийм ур чадварт хамгийн нэнтрэнд суралцах хэрэгтэй юм шиг байна. Одоо өөрсдийгөө нэг сайн илэрхийлж чадахгүй болохоор чинь тэгэл угаасаа нуун тий нуугаал эренч вэ эмэнч вэ нуусаар агаад бүр ингээд тартагтаад болохоор тэр нь ямар нэгэн байдлаар тесэрч гарч ирдэг ч юм уу тий. Жижиг одоо юм асуудлууд байвал хоорондоо ярилцаад байвал тэр нэг амар хүчтэй тэр юм асуудал болж гарч ирэхгүй юм болов уу гэж бодож байна. Өнөөдрийн сэдв нэлээд хүнд боловч бас ярих ёстой нэгэн сэдв байсан. Ядмаасаа нэлээд олон зүйл сурч авдаа ойлгоогүй зүйлүүд бас мэдэмэрсээр байсан байна. Пингугийн ярианаас 200 талаас нь тийм бас ямар аимшигтай бодит байдал байгааг бас ойлгож авлаа. Гэх мэтлэн өнөөдөр ер нь нэгэн үр өгөөчтэй дугаар боллоо гэж бодлоо. Тэгээд нөгөө найз нь ажилдаа болчлоо. Тэгээ гарах бодлоо. Сонсогч та бүхэн бас нэгийг ухаарсан бахаа гэж найдаж байна. За тэгээд дараагийн дугаар хүртлээ. Миний хувьд түр бай. Баяртай. За баяртай. Баяртай. Миний хувьд болохоор бас ярихгүй бол болохгүй. Ярихгүй бол энэ байдал байнга үргэлжлэл байх тийм сэдв юм шиг санагдаад энэ дугаар дээр бэлдэж орж ирлээ л дээ. Бид нар заавал юу яах ёсгүй. Тэр хуулийн төвчөнд очтол нь энэ байдлыг үргэлжлүүлэх ёсгүй. Биднээс өөрсдөө засах ёстой юм байна. Засахын тулд өөрөө засрах байлгүйдээ гэд хүлээж болохгүй. Идэвхтэй үйлдэл хийх ёстой юм байна. Тэр идэвхтэй үйлдэл нь энэ хил гэж юу нь болох, юу нь болохгүй гэдэг талаар өөрсдөө мэдэх ёстой юм байна. Тэр хүчирхийлэгч болоод хүчирхийлүүлэгчийн сэтгэл зүйг бас зэрэг ойлгох юм бол яаж шийдэх талаар бас санаа орж ирэх юм байна гэх мэтчлэнгээр айгүй их мэдээлэл олж авлаа. Тэгээд энэ подкастыг сонсож байгаа хүн болгон бас өөрийн талаар өөрийн гэсэн бодол орж ирж байгаа байх гэж бодож байна. Тэгээд биднес бүх одоо нэг кейсүүдийг эсвэл бүх хүрээг нь хамарж ярьж чадсангүй. Та нарт бас өөр санаа оноо байгаа бол подкастын комент хэсгээр үлдээгээрэй гэж хүсье. За баярлалаа. Тэгээд хуулийн зүйл дээр өдрөө ойлгоогүй буруу тайлбарсан зүйл байж магадгүй хэрэв хуулийн хүмүүс сонсож байгаа бол тий. Миний ойлгосноор цагаан цаасан дээр хараар бол тэгээ бичсэн байт юм байна. Тэгээд хэрвээ хохирогч басан бол илэрхийлээд хаана чам тусламж хэрэгтэй байна. Тэрхтээ тусламжаа цаг тухайд нь аваарай. Энээс илүү өөрийгөө бити хохирогч болгоорой тий. Өөртөө ажиллаад өөрийгөө илүү хайрлаарай. Тэгээд хин нэг хохирогч болгосон бол хариуцлага үүрээрээ. Тэгээд цаашаа тийм үйл явдал бити хийгээрээ. Ер нь бол бүгдээрээ хүчирхийлэгч баймааргүй байна. Бүгдээрээ тий цөөхүүлээ нэгээ хайрлж амьдмаар байна шүү манайхаа. Ер нь хоёртой санал нэг байна. Дүгнэлт бас адилхан байна. Тэгээд ер нь бол эргэн тойрон чин итгэх, тий сонсох, найдах хүн байхгүй бол ямар нэгэн тэр гарц гаргалгааг хайгаараа таныг ойлгох, таныг дэмжих, таны одоо танд болж байгаа ямар нэгэн хүчирхийллийн зөндөө одоо аргууд шүү дээ тий. Тэгэхээр энэ төрлийн ямар одоо
хүчирхийлэлд өртөж байгаа нь тэр болгоны чинь сонсох, ойлгох, итгэх, цаашаа одоо өргөжлүүлээд тэр тухайн эсрэг одоо хүчирхийлэл үлдэж байгаа хүнд чинь арга хэмжээ авах газрууд бол байгаа. Тэрийг бид нар бие биендээ бас хэлж ярих хэрэгтэй байх. Тэрийг та өөрөө бас судлах хэрэгтэй байх. Тэгээд өөрийгөө маш зөвөр илэрхийлээ тэ өөртөө хайртай байгаарай. Тэрийг хийхгүй байснараа юу болох юм гэхээр ер нь бол та өөрийгөө буулгаж байгаа, доош нь хийж байгаа тэ үгүйсгэж байгаа л нэг тэр арга барил руу орно. Тэгэхээр өөрийгөө дуусгахаасаа өмнө те одоо дотор хүнээ дуусгахаасаа өмнө та иймэрхүү арга хэмжээг аваарай л гэж хэлэхээр байна да. За тэгээ баярлалаа найзуудаа. Баярлалаа найзуудаа. Дараагийн сэдв юу вэ? Дараагийн сэдвийг одоо тодорхойлоогүй байгаа. Тий. Сая ядмаа бас нэг юу хэлж ах шиг байсан те хүчирхийллийн дараагийн одоо нэг дугаарыг бас хийвэл зүгээр юм байна гэж. Тийм тэгээд яг тэрийгээ орох уу эсвэл өгөөсөдөр ярих уу гэдгийг одоохондоо л яг тодорхойгүй болоогүй. Манай хоёр маань өнөөдөр жоохон ажил ихтэй болоод төрүүлээ гараа хацгачлаа. Тэгээд ямар ч гэсэн дараагийн дугаар орно. Хийсээр байна гэдэг. Тийм тэгээд буйнадаа, сахартаа, ядмаадаа, уукадаа баярлалаа. Хүн зүйдийг бүдэрээ тэгээд ярьж чадлаа тий. Ямар ч гэсэн ярьлаа. Баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай. Баяртай.